тулах ард түмнийг өвмөнд самуунд ийм үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй. Үнэхээр сайдад энийг ч нэр өгшөхгүй. Төргөө ордгиймааргүй. Төшөв рүү ордгиймааргүй болсоо байдаг шүү. Бид нар хамтдаа ялах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ялагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ. Ором дөрөв үзэгчтэй энэ твлээстэй хамтаага та бүхэндээ баярлалаа. Лавгийн тав нэвтрүүлгийн шинэ 7 хоногийн дугаар хүрэхэд бэлэн болсон байна. За бид бүхэн студид шууд ярилцахаар Усын хурлын гишүүн их хурлд гарцсан намын бүлгийн дарга, ардсан намын дарга одонгийн цогт төрлийг урьж авчираад байна. За танд ором дөргий. Ором дөргий. За урилга хүлээж авсанд баярлалаа. Танаа нам бас ойрд их олон томилгоо бас шатаараасан хурлуудтай байлаа. Өнөөдөр бол бас их нэлээд олонний анхаарлыг татсан улс төрийн хүрээнд томилгоонуудыг хийгдлээ. За энэ асуудлаар болон их хурл дээр хилцэгдэж байгаа зарим хуулийн төслүүд. За ер нь энэ ардсан нам цаашдаа одоо шинэ бүрэлдэхүүн, шинэ бодлого одоо та бүхний яриад байгаа шинжилэл гэдэг зүйл бий болоод ямар бодлоготойгоор 27 28 ер нь цаашаа энэ нам яаж 02 гэдгийн төвшөндөө явах юм бэ гэдэг асуудлыг ярихаар өрсөн юм. Тэгээд урилга илгээж одоо танаас би ярьслаа авах гэж намын дарга болсноос нь баггүй хөөцөллөө. Тэгээд өнөөдөр тэр цаг нь бүрдсэн байна. Баярлалаа. За баг ярьслах товлоод чи төрч ярилцаад баг хасчил гарan болцсон уу? Тэглээ 9 сард 8 сарын сүүлээр танаа хилцүүлгийг хийгээл тэгэл араас намын даргын сонгуул болсны араас л за нэг тантай бодлого ярих асуудал ярих. Ер нь энэ ардчилсан нам гэдэг зүйл одоо энэ Монголын улс төр тулгуур багна гэж ярьдаг тийм ээ. Энд ингээд өнгөрсөн хугацааны шиг алдаа оноо явах юм уу? Эсвэл ингээд иргэдийн хүсэж байгаа энэ хүсэл энэ зүйл дээр улс төрийн төвшөнд адил төвшөнд орж ирж тоглолт тэнцвүүхэн өрсөлдөөн үзүүлж чадах юм уу? Энд чинь эргээд Монголд хэрэгтэй. Улс төрийн намуудад хэрэгтэй, улс оронд хэрэгтэй гэсэн үнцгийг ярих гэсэн. За нэвтрүүлгээ хийхэд би бас хамтран ажиллагч байгууллагатай танилцуулах хэрэгтэй. За агс даатгал хурдан бас хялбар агс даатгал хамтарч ажиллаж байна. За мөн хүнсний малаа үйлдвэр хүнс групп, хүнс комплекс хамтарч ажиллаж байгааг дуртахад таатай байна. За өнөөдөр их сонирхолтой хурал миний хувьд болчлоо. Энэ ингээд өнгөрсөн хугацаанд өнгөрсөн 7 хоногт болчих ёстой байсан шийдвэрүүдийн зарим нь одоо урдчилсан байдлаар гэх юм уу да гарлаа гэж ойлгож болох уу? Улс төрийн зөвлөлч нь хуралдаад намын ерөнхий нэрийн бичгийн дарга буюу одоо бид бүхний хил занснаар гинсек гэж яриад байдаг тийм ээ. Гинсекийн томилгоог түр хийлээ. За энэ хурлын энэ томилгооноос яриагаа эхлэе. Тий зөвхөн гинсекийн томилгоо биш л та ер нь ардсан нам өөрөө тоолвол баг 3 сар гарангийн хугацааны дотоод ингээ процесс үргэлжилж байна. Дуусж байна. Гол бүтцийн байгууллагуудаа байгуулад үндсэндээ улс төрийн намын тухай хууль батлагдсан. Бүхий л улс төрийн намуудад адилхан үйлчилж байгаа. Харин ардсан нам энийг дээрээс миний хувьд бас энийг томоохон өөрчлөлтийн боломж гэж харж энийг дагуулад энэ хуулийн одоо зүйл заалтуудыг ашиглаж ардсан намын дотоодод бүрэн хэмжээний нэг юм апдейт хийж шинжилгээ хийх ёстой гэдэг байр суурийг одоо илэрхийлж дүрм журмын хүрээнд энэ ажил явагдаад одоо өндөрлөж байна. Монгол улсын хэмжээнд одоо 200 мянган гишүүнийг аймаг, сум, баг, хороо одоо энэ төвшингээс эхлээд зохион байгуулалтын ажлууд хийгдэж одоо үндсэндээ төлөөлийн төв байгууллага болоод одоо эндээс томилгоонууд ингээ хийгдээд өндөрлөж байна. Маш том ажил үндсэндээ улс орны хэмжээнд, газар нутгийн бүрэн дүүрэн хэмжээнд энэ ажлыг ингээд богино хугацаанд хийн. Тэгээд энийг бид нэр цахим систем ашиглаж илүү бас цааш ашиглах том дэвшлүүдийг хийгээд за өнгөрсөн 7 хоногт их хурлаа хийгээд саяны тэр сонгуулийн үр дүнгээр гарсан төлөөлийн төв байгууллага баталгаажуулж за намын дүрмийн хүрээнд байгдах институцийн олон байгууллагатай байгуулсан хилтийн байгууллага зэрэг за өнөөдөр бас ингээд намын ерөнхий нэрийн бичгийн даргаыг одоо үндсэндээ үр гүйцэтгэгчийг томилж байна. Манай намын дүрм өөрөө шинжилсэн хариулгын нэлээд өргөн хэмжээний өөрчлөлт хийгдсэн учраас ер нь их цаг хугацаатай үр гүйцэтгэгчийг ямар хугацаатай томилох уу гэд нэлээд тийм зүйл заалт нарийн хвчилсэн заалттай болцсон. Энэ хүрээнд бас ингээд сая улс төрийн зөвлөлдөр бас би санал оруулаад барь зүг даргаыг томилгоо хийгдээд гих мэтэр ингээд ажлууд хийгээд ер нь ардсан намын хувьд бол дотоод ажил ер нь ингээд цэгцрээд одоо бид нэр дараагийн томоохон одоо нөгөө нэг юм нам гэдэг чинь өөрөө засгийн эрх засаглахын төлөө одоо байгууламж юм болвол одоо үндсэндээ ингээд бусдаа тэмцэлтэнд тулдах дотоод засаглалаа одоо бие засж яана л гэсэн үгтэй тийм ээ. За өнгөрсөн 2-3 сар бол танай хувьд бол бас их дотоод сонгуулиудыг өрнүүлсэн сар байлаа. За энэтэй холбоотой миний хувьд ардсан намтай өнөөдөр би тантай ярилцлагынхаа хүрээнд ардсан намын нэг асуудлыг буцаах зарна. Хоёрд парламент дээр хилцэгдэж байгаа энэ анхаарал татсан хуулийн төслүүд байгаа. Энэ хуулийн төслүүдээр ярина. За гуравд ер нь энэ
ардчилсан нам цаашдаа ямар бодлоготой, ямар шинжилэлтэй, ямар нам байх юм бэ? Бид нар ер нь юу хүлээх юм бэ гэдэг одоо гараан дээрх одоо яриаг нь сонсохыг хүсэж байгаа. Тэгээд дүнэлтүүдэн дээр сонгуул хүртэх үйл ажиллагаа сонгуулийн үр дүнгээр олон нийт маань иргэд маань 50 явах бол. Би юу тантай одоо ардчилсан намын асуудлыг ярина. Гэхдээ яагаад баяр цогтгдөг хүнийг тавив? Сая яагаад энэ хурлаа хийсэнгүү гэдэг зүйлийг ярина. Гэхдээ би ингээд өнөөдрийн хамгийн үзэгчдийн анхаарал татж байгаа сэдв. Миний хувьд ардчилсан нам буюу энэ одоо Монголын ардчлалыг энэ парламентыг бий болгоход одоо хамгийн том нөлөөтэй байсан Монголын ардчлалыг бий болгож одоо хамгаалагч гэж өөрсдөө ярьдаг те. Танаа намын өвдөл санааны хувьд энэ ерөнхийлөгчийн өргөн барьцаад байгаа энэ хууль дээр яг ямар байр суурьтай байгаа юм бэ? Зөв юм буруу юм гэдэг зүйлийг нэвтрүүлгээ ихэнд бас хүргүүл үзэгчд маань илүү сонирхолтой байх гэж би бодож байна. За ерөнхийлөгчийн өргөн барьсан энэ хуулийн төсөл дээр цогтгөрөл гэдэг хувь гишүүний байр суурийг эхлээд асуух. Цогтгөрөл гэдэг хувь гишүүний байр суурь. Та энэ хуулийн төслийг дэмжиж гин үү? Дэмжихгүй байна уу? Яагаад? Би энэ хуулийн төслийг яг тодорхой хувь гишүүнийхээ хувьд бол өөр анханаас нь би дэмжихгүй байгаа. Энд бас тодорхой учир шалтгаануудаа хэлье. Дэмжихгүй байсан мөртлөө би бас ингээд олонний өмнө гараад ярихаар нөгөө намын байр суурь, бүлгийн нэгдсэн байр суурь гараагүй байсан учраас шууд хэлээд авах бас зохисгүй байсан. Сая нэгдүгээр өдрийн уржигдрийн нэгдүгээр өдрийн манай ардчилсан намын бүлгийн олонхын саналаар энэ хуулийг дэмжихгүй байх нь зүйтэй гэдэг байр суурь гаргасан. За ингээд ярихлаар ард иргэд бол энэ хуулийг улсын хурлын гишүүдэд төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлах тооцох ёстой гэдэг дээр олон нийт бас тийм байр суурьтай байгааг ойлгож байна. Гэхдээ яг зарчим хаана байна вэ гэдэг асуудал энэний цаана байна. Яг ард иргэдийн хүсэж байгаа тэр хүсэл бол одоо улсын хурлын гишүүдүүд төрийн өндөр албан тушаалтнууд хариуцлах тооцох ёстой гэж байна. Энэ бол төрийн өндөр албан тушаалтнуудад тэр тусмаа хариуцлагыг тооцож ажиллах ёстой. Гэхдээ нөгөө нэг жоомоо шатаах гэж хагаад гэрээ шатаав гэдгийн үлгэр энд бол багдам. Яг энэний цаана жоомоо шатаах гэж хагаад тосгоноо шатаачих вэ гэдэг. Бид нар ингээд тосгоноо галдчих вэ? Бүхлөтэн институцээ нураачих вэ? Ард түмэнд тэгж хүсэж гэн гэдэг нэрийг бариад ард түмний эрхэнд буцааж алдах гэж байна. Ард түмний хүсэл гэдэг нэрийн дор ард түмэн чи өөрөө төрөө байгуулчихсан. Өөрөө 4 жилийн мандатыг нь өгсөн. Шаардлагатай хууль эрх зүйн хувьд тэр эрүүгийн хариуцлага буруу зөрүү хийсэн гишүүдэд одоо ч гэсэн хариуцлага тооцох асуудал нь нээлттэй бий. Гэтэл ёс зүй гэдэг нэг юм хэмжиж болоход хэцүү, хуульчиж болоход хэцүү ийм үзүүлэлтээр шууд хариуцлага тооцно. Тэгэнгүүтээ за Монгол Улсын шүүхийн байгууллага, Монгол Улсын үндсүүлийн цэцэд мэдээж өөрөө шийдвэр гаргах бүрэн дүрмийн эрхүүдтэй. Гэхдээ шүүх шийдвэрээ гаргаад улсын их хурлд хөргүүлснээр улсын хурлын гишүүний одоо бүр эрх тусгар болж байгаа. Цэц шийдвэрээ гаргаад танилцуулснаар уг нь бол үндсэн хуулийн үзэл санаа чи өөрөө улсын хурл өөрөө хүлээж авах тэр бага ард түмэн чи өөрөө хүлээж авах ёстой нэг. Тэгэхээр энэ бүх үзэл санаанууд байхгүй юу нэг юм улс төрийн шүүх байгуулад улс төрийн шүүх байгууллага нь өөрөө жинхнээсээ төрийн эрхийг одоо булааж авах үйл явц болчих вэ гэдэг. Энэ бол үнэхээр манай энэ ардчлал, парламентын ардчил гэдэг, ардчилсан парламент гэдэг энэ том тулгуур багнаа хөрөөцсөн ийм л одоо тийм асар хортой ийм үйл явц болчихгүй гэж одоо би бол санаа зовдөг. Харин манай бас ардчилсан намын бүлгийн олонх гишүүн энэ байр суурийг дэмжиж шийдвэр гаргасан би бас талархаж байгаа. За бүлгийн байр суурь руу оръё гэж байна. Та хувьдаа бол дэмжихгүй байгаа юм байна. За гэвч танаа намын бүлэг бол энэ дээр нөгөө хоёр утгатай шийдвэр баг тийм ээ. Хоёр утгатай шийдвэр гэдэг нь бүлэг бол тодорхой байр суурийг илэрхийлнэ. Гэвч гишүүд одоо өөрсдийнхөө одоо тухайн хуулийн төсөл дээр харж байгаа, үзэж байгаа өөрсдийнхөө үзэл баримтлалын дагуу, бодол санааны дагуу энэс гараад тусаар саналаа өгнө гэж байгаа. Өөрөөр хэлбэл бүлэг бол энэ дээр танах өнгөрсөн засгийн газрын тэргуунд ихтгэл үзүүлэх асуудал дээр бид нар орохгүй гээд танаа бүлэг орохгүй байсан шиг зүйл ирэн дээр өрнөхгүй гэсэн. Тэгэхээр танаа бүлэг энэ дээр ингээд ардчилсан намын бүлэг ардчилалтай холбоотой асуудал хөндөгдөж магадгүй байгаа энэ зүйл дээр танаахан бүгдээрээ яриад байгаа энэ зүйл дээр ягаад нэгцэн дүгнэлтэнд хүрж болохгүй байна. Уг нь хамгийн түрүүнд хүрсэн байх ёстой. Ер нь асуудлыг ярих ёстой газар биш үү? Ардчилсан намын бүлэг өнгөрсөн 2 жилийн хугацаанд асар их тийм нэгдмэл шийдвэрүүдийг гаргаад ажиллаж байгаа. Хоёр ерөнхий сайдын засгийн газрыг огцруулах ёстой гэдэг байр суурийг бид нэр
Яг хоёр одтой гэдэг бидний манай дотоод хэллэг л дээ. Энэ ингэж ердий олонхороо гаргасан шийдвэрийг энэ бол бүлгийн байр суурь, арц намын байр суурь. Гэхдээ гишүүд бас сэтгэл үнэмшлэр олж орно гэдгийг байр суурь гаргахад манай гишүүд бүгдээр энэ шийдвэрээ дагаж ирсэн. Тэр байтугай хамт улсын засгийн газрын 8 сайд бас энэ шийдвэрээ дагаад өнцөнд оролдооны танхимыг орхин гарч ирсэн. За сая сүүлд бид нэр 3 одтой гэж хэлдэг. Дийлэнх болон 3-2-оос дээш гаргасан шийдвэрийг сая улсын хурлын дарга намын дарга байж болохгүй, аль нэг намын дарга байж болохгүй гэдэг шийдвэрийг ингээд 100% биелүүлээд сая бол одоо үндсэндээ манай 42 гишүүнээс 25 гишүүн энэ шийдвэрийг дэмжиж ердий олонхор шийдвэр гаргасан. Энэ бол бас үлдэж байгаа гишүүдэд бас ингээд орон зай бас байх ёстой, ихтгэл үнэмшлэр асуудалд хандах ёстой гэж бид нараас хүндэтгэлтэй хандж байгаа. За сая таныг нөгөө бид нар нэгдсэн байр суурь дээр байсан гэж хэлэхээр асуумаар санагчлаа л да. Өнгөрсөн авар танаа гişүүд бас жуулган руу ороо суудсан л байсан шүү дээ. Сая өнгөрсөн намрын одоо 3 хоттой гэж та бүхний нэрлэгддэг. Бид нар одоо их хурлын дарга ерхий сайдыг хамтд нь огцрох хэрэгтэй гэдэг юм дээр хуралд орооч гэдгсэн танаа намын бүлгээс шүү ороогүй. Тэр бол энэ яг одоо бүлгийн байр суурьудаа бол гişүүд дагаал ажилласан. 100% ер нь бол таахгүй байгаа. За энийг эргээд хоёулаа намтай холбоотой зүйл дээр яриа да. За энэ ингээд хуулийн төслийг хүмүүс ингэж их хурлын гишүүдээс төрийн өндөр албан тушаалтнуудаас мэдээж бид хариуцлага нэг шаардлага байна уу? Байна. Тийм байгаа. Байна. Гэхдээ яг энэ хуулийн төслийн дагуу явхаар эргээд нөгөө нэг бидний сонгох эрх нь байхгүй болоод арчлаар олж авч байгаа нөгөө нэг чөлөө сонгуулийн зүйл маань байхгүй болоод нэг 9 гишүүн дээр ч юм уу эсвэл нэг иргэн дээр гомдол гаргаад их хурл руу оруулж ирдэг ч юм. Ийм процессуд байна л да. Би цэцдэр танаас асуулт асуугаад байгаа. Ер нь ингээд цэц төгөлд гаргаад оруулж ирнэ гэж шүү дээ. Их хурлын гишүүнийг эргүүл татах асуудал. Та одоо их хурлын энэ парламентд хоёр сонгогдсон. Үндсэн цэцгийн үйл ажиллагаанд ер нь хэр итгэлтэй явдаг юм бэ та? Ер нь үндсэн хуулийн цэц дахиад дээрэс нь шүүхийн үйл ажиллагааг бид аль болох хүндэж миний л хувьд асар хүндэтгэлтэй ханддаг. Ер нь бол зүгээр олон нийтийн байр суурьс ангид байж чаддгүй. Олон нийтийн байр суурийг харахад яг одоо шүүхэд монголчууд олон нийтээр итгэж гэнэ үгэд асуувал өөр л тунгарч байгаа. Тийм ээ? Өөр тунгарч байгаа. Тэгээд улс төрөөс ангид хараа тус байж чадж гэнэ үгүй бол үнэхээр бас эргэлзээт. Энд бол би одоо шууд эргэлзээтэй л гэж хэлнэ. Эргэлзээтэй гэдэг нь ер нь би бол итгэхгүй байна л гэсэн утгаар хэлж байгаа шүү. Өнгөрсөн намрын тэр үйл явцын ард маш олон гишүүд, олон хүмүүс танаа намынхан ч нөгөө намын нөгөө хоёр тал болоод одоо маргалзаж тэмцэлж байгаа хүмүүс ч гэсэн үндсэн хуулийн цэцэд итгэхгүй байна, улс төрийн зорилготой болчлоо гэдэг зүйлийг хэлсэн. Тийм учраас эн чинь нөгөө нэг таны хэлээд байгаа эргэлзээ байна уу гэж би тодруулж асууад байгаа. Энэ хууль дээр дахиад нэг асуух зүйл нь та бол одоо ингээд намын дарга 28 он хүртэл хэрвээ цогцөрлөд хүн намын даргынхаа үйл ажиллагааг үргэлжлүүлээд намаа сонгуульд аваад орвол та бол энэ намын нэр дэвшилтэй холбоотой шийдвэрүүдийг тодорхой төлөвлөлийн байгууллага дээр гаргаад батламжлаад явуул. Намын жагсаалттай холбоотой нэг заалт ороод ирсэн байсан л да. Буцаан татах уу? Тий. Одоо намын жагсаалтаар сонгогдсон гишүүнийг тэр төлөвлөлийн байгууллага нь одоо төв байгууллага нь буцааж татъя. Эсвэл эвслэн буцааж татъя. Энэ хүн ёс зүйн зөрчилдөөн байна гэвэл их хурл нээлттэй хэлцээд буцааж татна гэж байгаа. Энэ заалтыг ер нь одоо намын дарга хүнд бол таалагдах заалт л та юу гэж бодож байна. Дахиад л энэ өөрөө улсын хурлын гишүүн жагсаалтын үндсэн хуулийн өөрийнхөө үзэл санаанд жагсаалтын гишүүн, тойргийн гишүүн ялгаатай байна гэсэн үндсэн хуулийн өөрийнхөө үзэл санаанд тийм зүйл заалт байхгүй. Тийм үзэл санаа байхгүй тэнд. Тэгэхээр улсын хурлын гишүүнийг нэгдүгээрт нь за мэдээж тэр авилгаа ашиг сонирхол хууль зөрчсөн болвол тэр хуулийнхаа зүйл заалтаар чөлөөлөгддөг, түдгэлцдэг, татагддаг тэр зүйл заалтууд ч угаасаа байгаа. Энийг төгөлдржүүлэх хэрэгтэй. Нөгөө талаасаа улсын хурлын гишүүнийг тэр эргүүлэн татахтай холбоотой бусад харилцаануудаар жишээ нь 4 жил тутамд арт түмэн дүнгээ тавиад тэр гишүүнийг дахин сонгохгүй байх. Одоо тийм болохгүй гишүүн сонгосон намтаа хариуцлага тооцох хэрэг арт түмэн 4 жил тутам дүнгээ тавьчихдаг. Харин энэ дотор нэг байж болох нэг зүйл зүгээр хэрэгжих боломжийн хувьд одоо ямар нэг мэдэхгүй. Яг тухайн тойргийн ард иргэдийн саналаар гишүүнийг одоо эргүүлэн татах одоо боломж бололцоо техникийн нөхцөл талыг бол энийг бол судалж үзэх боломжтой зүйл заалтал гэж би үздэг. Тухайн тойргийнхан сонгож илгээсэн ард иргэд нь тэрнээс биш энийг улс төрийн шүүх, улс төрийн цагдаа
болсон байгууллага буцаан татах бол энэ нэг юм сэтгэлийн хөөрөлөөр хийх ажил биш ээ. Энийг зөв зүйтэй гэж байгаа нь их оронч арт түмдээ хайртай. Энэ бол зарчмын хувьд асуудалтай. Энэ нустай хандах ёстой гэж байгаа нь тийм авилгач алуун тушаалтныг хаацаалсан төдий юм хэлбэрхаан тайлбар энэний цаана байхгүй л гэж бодож. Тэр тусмаа манайх шиг бас ийм манай хөршүүд ямар засаглалтай ямар орнууд байгаа вэ? Энэ тохиолдолд хүртэл дахиад энэ Монгол Улсын тусгаар тогтнолын яалтчгүй тусгаар тогтнолын баталгаа чинь парламент тэр тусмаа ардчилсан парламент. Монгол Улсын тусгаар тогтнолын үндэсний аюулгүй байдлын баталгаа чинь яалтчгүй юм болж. Гэтэл ийм хууль орж ирнэ гэдэг болвол энэ яалтчгүй энэ Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд харш ийм л заалтаж болж байна. Яг энэ хуулийн төсөл дээр таны саяхан хэлдэгтэй адилхан одоо жишээлбэл бид нар анхаарч болох зүйлүүд бол байна л да. Жишээлбэл их хурлын гишүүн чуулганы хуралдаанд оролцох ёстой юу ёстой. Яагаад гэвэл төлөөллийн одоо төв байгууллагад орж ажиллаж байгаа хүн бол төлөөлөх эрхээ хэрэгжүүлэх ёстой. Санал өгөх ёстой. Тийм ээ. Дэмжиж гэнүү дэмжихгүй байна гэдэг тэрийг биеэр ирж илэрхийлэх ёстой гэдэг юм. Ингээ харахаар энэ хуулийн төсөл дээр сайн зүйл байгаад байна. Гэтэ нөгөө талдаа эргээд арчлалтаа бас энэ нэг бид нар энэ хүртэл нэг 30 хэдэн жил ингээд сайнтай муутай олон зүйлээр хэлж ирсэн ч гэсэн зарим зүйлээ тавиад туучих юм алдааны зүйл бий болох гээд байгаа юм биш үү дээ. Одоо тийм маргааш зарим зүйл гэхэд арай хөнгөдөх. Энэ бол би бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой, тусгаар тогтнолтой холбоотой, Монгол хүний эрх чөлөөтэй холбоотой асар том үр дагавар өрхий зүйлийг ярилцж байна. Энэ бол ингээд олон нийтэд гэж үзэж байна гэдэг нэрээр тэр дахиад ард иргэдийн өөрийнх нь эрхийг одоо үндсэндээ төрөө байгуулж байгаа өөрийнх нь эрхийг нь засварлах эрхийг 4 жилийн циклийн дунд авах гэж байгаа нь бол асар буруу зүйл л гэж болж. Ер нь энд нэг зүйлийг заавал тотгож хэлэх ёстой. Улсын хурлын чинь бид нэр хууль тогтоох дээд байгууллага төдий үзчихэд байгаа. Дахиад гүйцэтгэх засаглал, ойл шүүхийн засаглал гэх тийм ээ. Энэ улсын хурлын өөрөө хууль тогтоох байгууллага төдий биш. Энэ бол арт түмний төлөөлөл, бага арт түмэн. Энд нэг хувь гишүүдийн асуудлыг ярьж гэн, ёс зүйтэй, ёс зүйгүй гишүүний асуудлыг ярьж гэн гэж олон нийт ойлгоод байгаа. Гэтэл тэр гишүүний чинь одоо тийм бүр ирэхээр дамжаад, халдшгүй байдлаар дамжиж тэр арт түмний төлөөллийн, бага арт түмний чинь хамгаалах асуудал энэ цаана байгаа гэдгийг л тэрнээс нэг юм зарим гишүүдийн ёс зүйтэй зүгөө үйлдэлийн тухай яриатай хойлох төдий зүйл бас биш юм аа. Тэгвэл энд мэдээж авилга алуун тушаалын хэрэгт холбогдсон бусад хууль зөрчсөн гишүүдийг хаацалах ямар зүйл. Эднэрийг маш хурднаар үнэхээр тийм гишүүд байгаад тэр гишүүдэд хуулийн байгууллагад шалгах бололцоо олдохгүй байгаа бол тэр хуулийг нь хөнгөвчлөх. Энийг нь дэмжихэд би 2 гараа өргөөд дэмжинэ. Одоо үндсэндээ тийм гишүүдийн асуудал улсын их хурлд орж ирвэл би 2 гараа өргөөд дэмжиж л явуулах ёстой. Танаа нам дээрээс ялагчцаар татагдсан гишүүн байна. Дээрээс нь шүүхийн шийдвэр гарсан гишүүд байна. Одоо ерөнхийдөө ийм асуудлыг би бодоод ингээд нам яриад асуудлыг нь яриад шийдэж болдгоо юм уу? Нэгд хоёр энэ хүмүүс төр чинь хэрвээ ингээд эргүүлээд татах ч юм уу ийм зүйл орж ирэхэд бол намын даргын хувьд бол хамгаалах уу? Хамгаалахгүй гэдгээс аялж ийн гэж ойлголоо зөв үү? Манай гишүүн учраас хамгаална, тийм гишүүн учраас тэгнэ гэвэл дахиад чинь зарчмын бус яриад болно шүү дээ. Үнэхээр хуулийн байгууллага асуудлаа үндэстэй тавиад авилга алуун тушаалын нотлох баримтгийн асуудлаа тавьбал энийг шалах болцоог нь бид нар бүр нээх байтугай бүр хүмүүжүүлж өгөх ёстой шүү дээ. За манай нэвтрүүлэг түр завсарлаад хэсэг хугацааны рекламны дараа иргэд уулзээд энд би дараагийн хэсэгт бол таныг нь яагаад энэ хуулийг санаачилсан бэ гэдэг илүү тийм улс төрийн агуулга руу норж яригдчих. Энэ ерөнхийлөгчийн хөлтэй холбоотой асуудал. За түр завсарлаад иргэд студид уулзгаая. Тэрс үтэхэд би билээ. Оригилон брэнд, оригилон амтрий. Чихэн паста, пастарико. Та хүүхдийнхээ уудаг жүүсний орц найрлагыг шалгадаггүй. Сиропор биш, 100% жимснээс гаргаж авдаг Kubus Go. Хүүхдийнхээ хүнсэнд хариуцлагатай хандъя. Kubus. Европ шүүслэг помидор. Энэ амтыг мэдрээд үз. Тарзан хот. Номинсэлж дэлгүүрт Bianca Truffle 1660 төгрөг. Бэлэг Truffle Bianca
Олон хүний итгэл найдварыг тээн өндөр хариуцлагатай ажил хийж байгаа учраас би өчүүхэн зүйл дээр ч алдаа гаргахгүй төгс гүйцэтгэлтэй ажиллахыг хичээдэг. Ямар ч үед хамгийн найдвартай, хамгийн тав тухтай, хамгийн шилдгийг сонгодог. Шингээх чадвар, шингээх хүрд хамгийн За баярлалаа. За ёс зүйтэй холбоотой хуулийг хуульчлаа гэдээ бид бүхэн энийг анхааралтай анзаараад байна. За хэлцүүлгийн шатанда зарим хүмүүс энийг бас хэлцээд яваач ер нь юу болохыг харъя гэдэг зүйлүүд бас ирж. Нөгөө талд нь ер нь энэ арчлалын парламенттай холбоотой зүйлийг бид нар аюулд оруулах гэдэг юм биш үү гэдгийг юм өнцөг яригдаж байна. Миний хувьд бол хэлцээд олон нийт энийг ингээд ямар агуулга дээр нь алдаа байгаад юун дээр нь бид нар анхаарах ёстой юм бэ гэдгийг илүү анхаараасаа л гэсэн хувь сэтгүүлчийн бодол байна. За энд ингээд таны хувьд гишүүдийн хувьд илэрхийлж байгаа, судлаачдын хувьд илэрхийлж байгаа олон зүйлүүд нэг зүйл дээр давхцаж байна. Энэ эргээд парламенттай, энэ арчлалтаа, энэ иргэдийн энэ
өнгөрсөн хугацаанд бий болгосон энэ сонгуулийн энэ нэг юм зөв дардан байсан зам асуудалд орох гээд байна гэдэг зүйл. Тэгвэл энэ хуулийг ер нь ямар зорилгоор санаачилсан? Яг улс төрийн зорилгын та бол дунд нь байгаа хүн шүү дээ. Ер нь гадралж байгаа. Зорилго нь яг юу юм? За би одоо тим гэж шууд хэлэхэд мэдээж төвөгтэй байх. Ер нь бол энэ ингээд цаад хор уршиг нь яг бидний нэг сүүлийн 30 жилийн нэг юм одоо үнэт зүйлийг хэлж болох ард түмэн засгаа төрөө байгуулдаг ардчилсан сонгуул гэдэг зүйлийг ер нь хийх эсхий гэдэг асуулт энэ цаанд тулгарч шít. Тэгээ сонгуул гарч ирлээ. Энийг засварлаж болох юм байна. За тэр тусмаа улсын хурал дээр парламент дээр хүчнүүдийн суудлын харьцаа ойр бол яах. Нэг суудлын зөрүүтэй, хоёр суудлын зөрүүтэй бол яах. Тэнд цөөхөн хүний бүрэлдэхүүнтэй шийдвэр гараад улсын хуралд хөрвүүлээл тооны харьцааг өөрчлөөд жинкнээсээ энэ ч нөгөө ард түмний байгуулсан төр засгийг өөрчлөх бололцоог хэн нэгэнд ингэж өгчөж шít. Тэгэхээр энэ бүхэн өөрөө бас их тийм үнэхээр тийм хор уршиг энэний цаана олон зүйлүүд л одоо байна л да. За тэгвэл нөгөө талд нь ёс зүй гэдэг зүйлийг ярив. Ёс зүй гэдэг ингээд бас гişүүдээс нэхэхээс аргагүй байна үнэхээр аргагүй байна. Тэгвэл ер нь танихаар энэ ёс зүй гэдэг зүйлийг ингээд хуульчтаад ингээд явна гэхээр ямар байдлаар явах хэвтэй. За ёс зүйг яаж хуульчлах юм? Танд ер нь ямар их хурл өөрөө тэр ёс зүйн асуудлаа шийдэд явах одоо бүрэн дүүрэн боломжтой шүү дээ. Ёс зүйн хороо магадгүй энийн дээр одоо ёс зүйн асуудлуудыг улам илүү томруунаар тодорхой зааж өгөх. Дахиад дээрэс нь ер нь тэгээд энэ ёс зүй гишүүн ёс зүй байна гэвэл ард иргэдэд 4 жилийн дараа дүнгээ тавих. Тэр ёс зүйгүй гишүүдийг олноор нь оруулж хаацаалж байгаа улс төрийн хүчинд 4 жилийн дараа дүнгээ тавилж явуулах эрх. Энэ ер нь улс төрийн байгууллагууд чинь үндсэн эрх нь улс төрөөр нь хариуцлага тооцдог шүү дээ. Ёс одоо жишээ нь чив төрийн өргөө өмдтэй, урт өстэй байх чи өөрөө магадгүй зарим хүний дээр ёс зүйн асуудал шүү дээ. Тийм хэмжиж болохгүй гэдэг, хуульчилж болохгүй гэдэг, болдгоо гэдэг энэ асуудлаар ингэж юм дөө бид нар бас объектив гэдэг шүү дээ. Энэ асуудлыг ингэж оруулж ирж байгаа нь бол үнэхээр түрүүн чинь нэг асуултанд ер нь ямар зорилготой болоо гэж зүгээр зорилгыг одоо тодорхой тийм юм гэж хэлэхэд мэдээч төвхтэй байх. Зүгээр ер нь ямар ч байсан энэ одоо энэ хоёулыг тойроод явж байгаа энэ процесс харин Монгол улсыг одоо төрд итгэх, парламентд итгэх итгэлийг ингээд нэг юм бас нэг юм одоо сайн биш нөлөөтэй зүйл болж байна гэж харж байна. Нэг хэсэг хүн шудраг гişүүд нь ёс зүйгээр эргүүлэн татах ёстой гэдэг зүйлийг ярьсан одоо нэгэн шудраг гişүүд зарим нь болох гэж байна уу? Аль эсвэл энийг хамгаалж байгаа нь буруушааж байгаа нь одоо буруутныг хаацаалж байгаа этгээдүүд болох юм уу? Ингэснээрээ хэрвээ энэ хууль дэмжигдэхгүй болвол магадгүй энэ парламент бүтнээрээ муухай гэж харагдах уу? Энэний цаана дахиад ямар үр дагавар гарах юм? Гэд үзүүл энэ өөрөө тэр магадгүй санаатаа санаагүй зорилго нь ямар ч гэсэн нийтээрээ энэ бол ингээд нэг юм буруу зүйл рүү хөтлөж байна гэж харж байна. Одоо энэ дээр их хурл шийдвэр гаргаа явсны араас хэрвээ таалагдахгүй бол иргэд бол ер нь бүтэхгүй юм байна шүү дээ. Таруул яасан бэ гэдэг зүйлийг л. Тийм магадгүй. Тэгэхээр одоо энэ нөхцөл байдлыг бид нарт яг ямар үр дүнд хүрэх бол тань төсөл байна уу? Надад бол төсөл байна. Улсын засгийн газар огцрох бол тэр тийм сонин зүйл бас биш. Огцорч л байдаг. Парламентын засгийн газараа байгуулж л байдаг. Энэ бол дахиад төрийн эрх байхад байгууллага гүйцэтгэх засаглалтын хариуцлагын хэв дэлхийн нийт хэвийн үйл явц. Харин улсын их хурл бол өөрөө яг баг төр гэж хэлж болох уус байгууллага шүү дээ. Ягаад гэвэл тэн хууль тогтоох төдий биш ард түмний төлөөлөл төлөөлж байгаа. Тэр тангимд ард түмэн баг ард түмэн 126 одоо гишүүнээр дамжуул мандатаа өгсөн байгаа. Ийм л асуудал энэний цаана байгаа. Тэгэхээр энэ бол үнэхээр бас энэний цаана үр дагавар ихтэй юм зүйл юм аа л гэж хэлдэг. Энэ өнгөрсөн өдрүүдэд ер нь баггүй юм өрнөд байх шиг байна. Парламент дотор тэр сарал ордонд. Тэр юу болж ийм тэгэхээр санал хураах болсон чинь нэг өдрөөр хойшлуулад маргааш хураана гэл. Тэгээд танаа бүлэг завсарлага аваад мэдээллийг сонсоол. Саяын өнгөрсөн өдрүүд ингээ хэвлэлээр сошиал дээр ингээд улс төр дойрхон байдаг хүмүүсийн мэдээллийг харахад ер нь ингээд энэ айл ал талаас нь маш их хүмүүс ажиллаж байна. Гişүүдтэй ер нь ингээд энэ хуулийг дэмжээч болооч гэдэг байдлаар ажиллаж байна. Ер нь ийм дарамт шахалт одоо тань руу танаа бүлэг рүү хэр орж ирж байна. Тэр гişүүдэд яаж байгаа эсхийг би бол сайн мэдэхгүй.
Яг надад бол ямар нэгэн тийм дарамт шахалт бол байхгүй. Үнэхээр тийм дарамт шахалт бол мэдэгдэж байгаа юм алгаа зүгээр улс төрийн хувьд цаг хугацаа бол Нацсан намын хувьд бас сайн нэг хорлоо үгээд бид нар бас тодорхой хугацаанд анхаарч чадахгүй байсан учраас хойшилж завсарлага авч бас тэрний бас бүлгийн хурлаар хийж тодорхой шийдвэрүүд гаргасан ийм өдрүүд бол байсан. Энэ хууль дээр саяын тав дээр гол point тулгаж ярьсан тэр намын жагсаалттай холбоотой асуудал нь институцийн хувьд дотоод ардчлал гэж бичиж амжааг байгаа. Одоо танаа нам бол одоо гээд нэг юм дүрм журмынхаа дагуу явж шít. Өмнө ингээл хоёр зэрэг хурал хийгээл нэг нэгэ тайзан дээр зодоол. Тэг ийм байсан. Одоо энэ ардын намын байгаа байдал хоорондоо дотоод ардчлал нь байхгүй. Дарга зэрэг нь сандал судлаа булаацалтаад засгийн газраа унгах, их хурлаа унгах. Цүү хөллөө зөрчөөд цэц хүртлээ асуудал үрцээ явж байгаа. Ийм нөхцөл байдлыг Янга парламент руу хөлчлөө оруулаад ирчвэл эн чинь өөр эрсдэлтэй л гэдэг өнцгөөс судлаачд бол дүгнж хараад байгаа. Тийм. Гэхдээ ерөн зүгээр энэ хоёр гол улс төрийн хүчнийг харахад ардын нам өөрөө одоо 3 сонгуулийн хугацаанд амжаад ялаад явчих чинь 10 гаруй жил болчих чинь. Сүүлийн 10 гаруй жилийг одоо намайг ингээд цөөн өгөр дүгнээд хэлээчээ гэвэл би энэ авилгагдсан 10 жил. Авилгагдсан гэж хэлэхэд одоо нэг юм авилгажуулсан бараг ингээд 3 дугаар биенээс тийм ээ санаатаагаар авилгажуулсан 10 жил гэж хэлж болохоор ийм цаг үеийг бид дүгнэж болж штэ тэр нь. Би сая өчигдөр төрийн нууцын тухай хуулийг Улсын хурлд өргөн барьсан. Нууцын тухай хууль. Энэ жишээ нь та нар одоо энэ дээр бас үзэгчдэд ингээ мэдээлэл өгөхөд 2016 оны 12 дугаар сард энэ хуулийг төрийн болоод албаны нууцын тухай хууль гэж өөрчлөөд үндсэндээ парламентаар ороод жагсаалтыг нь батлаад төрийн нууцд тодорхой жагсаалт өгөх үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар нууцд авна гэдэг байсныг засгийн газар дураараа нууцд авдаг болгож хувиргаад дээр нь нэмээд албаны нууц гээд байгууллагууд нууцд авдаг болгож буюу 16 оны 12 сард нууцлаад за энэс хойш 17 оноос эхлээд нөгөө алдартай оптик-гэрээнүүд чинь гарч эхэлсэн байдаг. Оптик-гэрээнүүд ягаад гэвэл нууцд авчихсан учраас энийг одоо тендергүүгээр тендерийн хууль үүсдэхгүйгээр шууд гэрээнүүдийг хийх, шууд гэрээнүүд, тэн дотор үнийн асуудал, тоо хэмжээний асуудал, тийм уул уурхайн баялагийг ирээдүйд зарах. Энэ хулгайг үндсэндээ хуульд эхлээд хуулийг нь засаж хагаад хулгай хийж гэлсэн. Тэгэхээр энэ бол ингээд ийм хуульчлагдсан хулгай, дахиад хулгай дээр нэмэх нь төрийн хуулийг засаад явчих чинь гэдэг чинь энэ бол ерөөсөө нэг ийм мапын тухай яриа шүү дээ. Үндсэндээ өнгөрсөн хуулийн хулгайг мапчуулсан тийм 10 жилийн асуудал байжээ гэж одоо дүүнэж хэлж болохоор. Тэгэд энэ хуулийн дээр 2-3 тоо хэлж болох юм байна лээ. Энэ хуулийн дээр энэ хууль гарахаас өмнө 2016 оны 12 дугаар сард энэ хуулийг эдгээр өөрчлөхөөс өмнө 60 орчим ингээ баримт бичгийг одоо парламентаас нууцд авч иж энийг одоо үндсэндээ энэ хугацаанд одоо 400 төрийн нууц гэдэг 400 материалыг нууцд авчихсан байна. 60-ыг 400 болгоод нэгдүгээрт. Хоёрдугаарт нөгөө албаны нууц, байгууллагын нууц болоод албаны нууцын хэмжээ дахиад 400-аад тэр нь бол тодорхой тоог. Тэгэхээр 60 орчим баримт бичгийг нууцд авч ирсэн бол одоогийн байдлаар 800-аад баримт бичгийг нууцд авчихсан. Энэ 800 баримт бичих болгоны цаана хулгай авилга байл. Энэс дөнгөж одоо бидний яригдж байгаа нь бол одоо дөнгөж ил болчихсон байгаа энэ хэдэн хулгай асуудал. Одоо дахиад тэр 800 баримт бичгийн цаана ямар хулгай байгааг мэдшгүй таашгүй. Тэгэхээр одоо энэ хуулийг бас өргөн бариад явж байгаа. Энэ хууль баяруу батлагдвал эдгээр үндсэндээ төрийн нууцтай холбоотой үндэсний аюулгүй байдалтай холбоотойгоос бусад бүх асуудлууд ил болох ёстой л гэж үзэж байгаа. Нүүрс цөөх гэрээнээс эхлээд барилга барих асуудал хүртэл нууцд орцсон л явж байгаа л да. Энэ бүхэн гарч тусаас ч эхлээл ард түмэн одоо яг яаж асуудалд хандах вэ гэдэг бол одоо би бол хэлж мэдэхгүй байна. Ой төр итгэл маань улам бүр сулрна. 60 баримт бичгийг нууцд авч ирсэн бол энэ хугацаанд 800 болж одоо үндсэндээ тийм хэмжээгээр өсч энэ бүгдийн цаана л тийм нууцлах ёстой, далдлах ёстой зүйл байна л гэсэн үг баг. За яг энэ хуулийн төсөл ингээд сайн муу хоёр тал зэрэгцээ явж байна. Хилцээд асуудлын засаад яваач гэдэг зүйлийг бас хэлж байгаа. Ерөнхийдөө босгох даваа явуул нөгөө нэг үзлээ өрөмтлийнхаа хүрээнд хилцэх ёстой гэхээр энэ бол
болохгүй гэж үзэж байгаа зүйлүүдээ засч чадах болов. Гэхдээ тэгэхээр энэ чинь хууль руу байгаа шүү дээ. Энэ чигээр нь одоо зарим гишүүдэд бол тэгж тийм одоо суртал хулгууд бас их явж ийн л. Гэхдээ ер нь хилцэх хэсгийн дэмжичээд явцын дунд зарим засчих л та гэдэг. Миний хувьд бол энэ хууль одоо буцаан татагдаад шинээр бас өргөн баригдаж болохоос хууль руу шинээр. А тэрнээс одоо байгаа энэ хүрээнд явцын дунд засна гэвэл энэ бол ингээд үнэхээр харамсалтай зүйл заалтууд. Үнэхээр энэ нөгөө арт түмний нэрийг бариад арт түмний эрхэнд нь халдж байгаа ийм л хууль төсөл. Ер нь тэр институтийн асуудлыг би зүгээр гүндүүд нэг асуучмаар санагдчих. Тэр байнгын ороо чуулган дээр орж ирээд байр суурь илэрхийлж байгаа тэр төлөөллүүд. Одоо ажлын хэсгийн төлөөллүүд. За дээрэс нь өнөөдөр бас ерөнхийлөгч байр суурь илэрхийлсэн байна л. Тэрийг та харж амтсан байх. Энэ нэг юм хандлагын асуудлууд дээр та гишүүний үед ямар дүгнэлттэй баталт нь явуулна ард түмэн шаардж би өнөөдөр нэг хурал гэдэг бас элдүүдэд утас муцнаас харж амжсангүй тасралтгүй нэг ажлуудтай байжгаад зүгээр тэр манай өчигдрийн бүлгийн хуралдаар яригдсан энэ хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байгаа тэр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга болоо таван газрын дарга нарын зам байдлын асуудлууд бол үнэхээр бас тийм сэтгэл эмзэглэм одоо ерөөсөө аль хэдийн одоо тийм хуулийн байгууллагаар одоо тийм айлгаж дарамтлах чих хандлага одоо тийм өнөртөд их үүдээ тийм эхэлж гисэн нэг тийм парламентыг үл хүндэтгсэн зүгээр парламент гэхээр нэг юм хэдэн гишүүдийн тухай яриа биш л тэр арт түмнийг үл хүндэтгсэн би бол парламентыг арт түм л гэж ойлгоод тэрэн дотор санта муута бас янз бүрийн л одоо хомд сандлуудаас би гэхдээ тэр хандлага бол ингээд үнэхээр бас одоо бас буруу шамар тэр хандлагууд гарч байгааг за би биш дээ олон нийт өөр харж байгаа. Энэ Хөрлийн гишүүдэд бүр ирэх нь байгаа л да. Яг энэ хуулийн төслийг одоо сайжруулад та бүхэнд байгаа тэр бүр ирэхээ ашиглаад бүгд хүлээмжшөөрöd байгаа ёс зүйтэй холбоотой зүйлийн одоо яг ямар хэсгийг авах юм. Ер нь энэ яаж хариуцлагатай байх юм гэдэг. Хуулийн төслийг санаачлаад тань намын бүлгээс хилцүүлээд явах юм болно да ийм байхгүй ингээд хүнчлээ суугаад нэг талдаа бас ерөнхийлөгчийн энэ асуудалтай байгаа энэ гишүүдэд янзлаач энэ төрд итгэл байхгүй шүү дээ. Одоо та бүхэн 76 хулгайч гэл хүмүүс ярьдаг байсан бол одоо ингээл 126 юу ч чадахгүй хүмүүс гэл ингээл яриад шүү дээ. Ийм том хэмжээний хуулийг бас хамтарсан байдлаар гишүүд болоод бүлэг хооронд өргөн барих нь илүү зүйтэй баг. Зүгээр энэ хуулийн дээр олон мэдээж авууштай болоод анхааралтай олон зүйлүүд байгаа. Тэгэхдээ миний хувьд бүр одоо зөвшөөрч боломгүй нэг л заалт үзэл санаа байгаад байгаа юм л да. Үндсэн хуулийн цэцмэд асуудлаараа хуулиар заагдсан хүрээндээ шийдвэр гаргах бүрэн эрх нь бий. Монгол улсын шүүх, шат шатны шүүх, дээд шүүхүүд шийдвэр гаргах эрх нь бий. Угаасаа бий. Харин тэр цэцгийн шийдвэр болоод улсын хурлын шийдвэрийг парламент руу хөргүүлснээр хүчин төгөлдөр. Парламент энийг чинь авч хилцэх ёстой, хүлээн зөвшөөрөх ёстой. Эргүүлэн татах асуудлыг зөвшөөрлийг нөхөх ёстой. Энэ үе шат байхгүй л хамгийн харамсалтай. Тэрнээс шүүх шийдвэр гаргах эрх бас илттэй. Гэтэл энийг парламент руу хөргүүлснээр хүчин төгөлдөр. За энэ одоо байж боломгүй зүйлүүд бол эднэр л байж боломгүй. Тэнд гишүүдийг бүр эрэхтэй шүүлээ. Шүүхийн тогтоолыг шуудангаар бадуу улсын хурал руу хөргүүлээд тэр гишүүдийг бадуу 1 2 3 4 5 10-ыг арчаад явуулсан ч болж байна. Тэгэхээр энэ өөрөө нөгөө арт түмний төрөө. Гэхдээ яг би бас нэг асуудлыг дахин яриад байж магадгүй шүү. Уучлаарай яг нэг үлцгөөс. Одоо ингээд гадаад талбай дээр жагсаал болдог шүү дээ тийм ээ. Жагсаал томоохон жагсаалууд болдог. Яг энэ жагсаалын одоо нөлөө яг парламентд шийдвэр гаргах мөчид ер нь хэр нөлөөлдөг вэ? Одоо 2 удаа сонгогдсон гишүүний хувьд мэдээж ингээд тэр жагсаалаас болоод одоо өөрийн байр сууриасаа ухрна гэдэг зүйл гарахгүй л баг. Гэхдээ ер нь ямархуу нөлөө үзүүлдэг вэ? Гэхдээ жагсаалч олж үзэх гэдэг ч юм уу тийм иргэдийн асуудлаа сонссон энэ нэрээ юу вэ гэдэг зүйл ер нь орж ирдэг. Шахалтанд ордог юм уу олон нийтийн зүгээс ардчилсан орны парламентын гишүүн гэдэг чинь арт түмнээсээ сонгогдож байгаа шүү дээ. Арт түмэндээ бас таалагдах хэрэгтэй. Гэхдээ
ингээд дэнсэн дээр тавьбал бас энэ зарчмын бус зүйл, улс орныхоо ирээдүйд тусгаар тогтнолд хор орхогтой зүйлийг би арт түмэнд таалагдахгүй байх вэ гэд тэрний нөгөө талд гарч зогсно гэдэг бол үнэхээр байж боломгүй зүйл гэж бодож байна. Тэрнээс ард иргэдийн жагсаал магадгүй тэр сошиал мэдээллийн хэрэгслээр явж байгаа зүйлүүдийг анхаарч ажиглалгүй л явах. Тэндээс авах зүйл, тэрний нөлөө гэж би тэрнээс авах зүйл бий. Тэгтээ бас нэг юм давж болохгүй улаан шугам гэж бид нэр ярьдаг шүү дээ. Давж болохгүй хэм хэмжээ гэж ярьдаг. Яг энэ тохиолдолд бол би одоо жишээ нь магадгүй намайг ингэж ярихад олон хүн хулгайчдыг хамгаалж гин, ёс зүйгүй гишүүдийг хамгаалж гин гэж бас зарим хүмүүс үзэж байгааг үгүйсэхгүй. Гэхдээ л энэ бол бас энэний цаана нэг юм нэг хүний хувь хүний нэг юм жижиг нэр төрийн асуудал бол жижиг асуудал л гэж бодож байна. Жишээ нь одоо хэрвээ ёс зүй ярих юм бол бас мэдээж янз бүр л одоо тэр нэг мөрөөдөө тоглосон гишүүн ёс зүй болоод одоо элдв болох юм байна. Жишээ нь одоо би нөгөө хүзрийн 13 гэдэг зүйлийг чи одоо мэддэг ч хүү жишээ. Тийм талын одоо тийм элдв янзын одоо арх дарснаас нэг жоохон холдуу нэг одоо явал хүн тэгээ бодохоор одоо энэ дээр нэг заавал нэг тийм учраас би энэс айгаад байгаа ч юм бас ерөөсөө биш. Миний тэр маань гараад ирчихвээ. Чүй ёс зүйгүй юм чинь гээд айгаад ийн гэдэг зүйлийг бас хүмүүс ярьж лээ л да. Тий. Одоо өмнө нь одоо баахан казино энэ төр ороод явчихсан. Баахан тэр маань гарч ирэхгүй, энэ маань гарч ирэхгүй. Уус итсэн маань элдүүд зүйл мэтгэхдээ одоо юм хизэж хилж болдгоо гэнлээ. Тэр маань гарч ирэхгүй гэдэг зүйл бол одоо миний хувьд бол алга. Харин зүгээр энэний нөгөө талд нь энийг гоё одоо ёс зүй ярьж одоо эргүүлэн татах хэрэгтэй гэж ярьж байгаа тэр аливаа юм чинь бас нэг учир жанцантай асуудал шийдэх гэж байгаад гинлээ харин нөгөө нэг юм их гоё сайхан зүйлийн ард хувийн ашиг сонирхлоо нууж харин тэр зүйл чинь тэр хуулийн хайч чинь тэр магадгүй тэр буруу зүйлдээ тэр махны машин чи эргэж тэр эзэдээ машин гэдгийг гинлээ шүү. Тэр гоё сайхан зүйл одоо энийг эсэргүүцэж байгаа гишүүд ёс зүйгүй бид нар ёс зүйтэй гэж зарим одоо гишүүд байр суурь илэрхийлдэг байж магадгүй. Гэтэл энэ бол энэний цаана зарчим явж байгаа гэдгийг л бас хэрэгтэй байна. Олонх нь олуулаа нийлээд зүйл явж байгаа нэг цаа. Олонх нь олуулаа нийлээд цөөнхөө шаханд оруулах арга зам нэгдчих вэ гэж л би сэтгүүлч хувьд одоо санаа зовоод байх юм. Тантай яг адилхан байр суурь байна. Ардчилсан нам одоо маргаашийн одоо хамгийн чухал санал уралт маргааш өглөө болох ч байгаа юм. Маргаашийн уралд юу н орох уу? Танаа хяналтын орооны дарга байсан уу? Хяналтын орооны дарга тийм ээ. Зэнкул дарга ч одоо ардчилсан нам бол орохгүй. Энэ бол үнцүүл зөрчсөн гэж хэлж байна лээ. Уралд орох юм. Гэтэ ардчилсан намын хяналтын орооны дарга хүн ардчилсан намын шийдвэрийг ардчилсан намын бүлгийн шийдвэрийг төлөөлж ярих ирэхгүй. За таны хувьд тэгвэл орох юм уу? Ороод саналаа эсрэг өгнө. Би ч гэсэн гишүүдтэй бас уриалж байгаа энэ оролцоо. Оролцоод хэдүүлээ эсрэг өгөх ёстой гэдэг л ийм л байр суурийг саналыг бас тодорхойлж байгаа. За баярлалаа. За дахиад хэсэг хугацааны завсрал авъя. За үзэгчд маань хэсэг хугацааны рекламын дараа эргээд студид ярилцлага өргөжлүүлье. Тэрс үтэхэд би билээ.
За баярлалаа үзэгчдээ лавгийн тав нэвтрүүлэг үргэлжилж байна. За энэ үеийн төсөлтэй холбоотой зүйлсээр бас таны тодорхой байр суурийг сонслоо. Ерөнхийлөгчийн санаачилсан өсгөрлийн гишүүнд эргүүлэн татах энэ төсөлтэй холбоотой зүйлийг ер нь яаж харах ёстой юм бэ? Арчилсан ном за тэр дунд арчилсан номын бүлэг ямар байр суурьтай байгаа юм бэ гэдэг зүйлүүдийг сонслоо. Тэгээд маргаашийн чуулган дээр ингээд саналаа өгөөд та бүхэн маань бүр эрхийнхээ дагуу ингээд хэлцэгсгийн шийдэд явах үсттэй. Тэгээд ард түмэн харж байгаа. Тэгээд цаашдаа энэ улс маань ер нь нэг парламентын гэдэг энэ зүйлээ арчилсан зүйл гэдэг дээрээ л байвал хийндэл хэрэгтэй гэж хойшдголчийн хувьд харж байна. За одоо арчилсан намын улс төрлөө орно. За өнөөдрийн хурлыг хийгээд баяр цогтдаг хүнийг түр орлон гүйцэтгэгчээр тавьчлаа тийм эргэн наримчгийн дарга. За яагаад баяр цогтдаг хүнийг сонгов гэдгээс хэлье. Тэг өнгөрсөн үндэсний бодлогын хороондоор би оочин өргөсдөгчсэн амар баясгалан даргаыг өргөжлүүлэн ажиллах саналаа оруулсан. Тэгэд манай үндэсний бодлогын хорооны гишүүдийн олонх нь илүү улс төрийн тийм илүү туршлагатай тим кандидат ажиллах ёстой штэ гэдэг байр суурийг гол нь илэрхийлнэлээ. Манай үндэсний бодлогын хорооны гишүүдийн олонх нь амар баясгалан даргаыг одоо ажил хэрэг би бол илүү тийм ажил хэргийн арчилсан намын хувьд бас зөвхөн яг одоо 42 гишүүнтэй улсын хурлын бүлэгтэй үед улс төрөөсөө илүү ажил хэргийн менежментийн зохион байгуулалтын бүтэц дахиад дээрэс нь ийм 10 гаруй жил арчилсан намын зохион байгуулалт илүү цэгцрэл дутагдсан сая одоо бүхэл бүтэн шинээр бүтцийн өөрчлөлт хийчлээ энийг цэгцлэхэд илүү тийм зохион байгуулагч илүү байх нь чухал талдаа бодож санал оруулсныг манай үндэсний бодлогын хорооны гишүүд бас тийм саналууд ихээр хэлсэн. Зохион байгуулагчаасаа гадна илүү туршлагатай бас нам хоорондын одоо тийм цаг хугацааны болоод бас ингэж янз бүрийн ашиг сонирхлын зөрчлүүд дээр илүү тийм ажиллаж чадах юм та хүнийг санал болгооч гэдэг байр суурийг илэрхийлж яана гэж ойлгосон. Тэгээд манай намын дүрмээр одоо үр гүйцэтгэгч орлон гүйцэтгэгч гэж байгаа үр гүйцэтгэгчийг 1 сарын хугацаатай намын дарга тавьж болно гэдэг юм заалттай. Тэгээд 1 сарын хугацаанд бас ойр цог даргаыг та бас ажиллаач намынхаа өөрчлөлтийн жилд бас гардан хувь нэмэр оруулаач гэдэг юм байр суурийг илэрхийлээ. Сарын дараа яа үндэсний бодлогын хороогоо оролдуулаад та энэ хүнээ оруулж ирэх юм эсвэл тэр үед бас дахиад шийдэл ярих юм уу? Тийм мэдээж тэр үед одоо дөрмөр олгоцсон эрхийн хүрээнд тодорхой хүнийг оруулаад л ажиллана. Дөрмөр бол одоо танд бүр ирэх байгаа шүү дээ, тий. Одоо тэгээд 1 сар ажиллуулчаад болиулна гэж байхгүй зү. Ер нь ямар бодлоготой тавьсан цааш нь өргөжлүүлнэ гэсэн юм уу? Ер нь одоо ингээд зүр тавиад нэг хүмүүсийн ямар хандлагатай хандах нь гэдгийг харъя гэж бодсон юм уу? Та одоо жооны нүгөө ярьж өгсөн дээр баг шүү. Тийм мэдээж нэг тийм туршилт хийгээл хүний гаргаж ирж шараад ах зорилго бас байхгүй шүү. Гаргаж ирээд 1 сар тавьчих штэ. Ер нь бол шарна штэ. Тэгээд жишээ нь одоо яг наадах танаа бүлгийн гишүүн бол мөнхсөөлт баясгалан гишүүн бол дэмжихгүй гэж л. За тэр талын мэдээж хүмүүс дэмжих ардчил гэдэг зүйл чи өөрөө тэр тусмаа арчилсан нам чи өөрөө бас нэг тийм өөрийн арын шинтэй тий энэ бол яг ингээд бид нар энэ соёлоо түлэн зөвшөөрдөг ингээд л аль болох хүнийг нэг үр гүйцэтгүүлж байгаад бас ингээд солиод ажиллуулъя гэсэн бодлого би бол нэгтгэж барь төр зугар асуудалд бол хандахгүй байхыг хичээд ер нь цаашаа явуулъя гэж бодож байна. Тийм учраас амар баясгалан даргаыг бол би үргэлжлэн ажилласаа гэдэг үднээс санал тэрнээс нэг хүнийг шилжилтийн ажил хийлгэчихэд за баяртай дараагийн хүн хэм байна гэдэг ингээд иж бас болохгүй шүү дээ. Тэгэхээр аль болох одоо бид нар зохион байгуулалт ер нь баяр цог даргын хувьд бол бас их олон сайн чанаруудтай стратегийн болоод алсын хараатай шийдвэрүүд дээр бас ингээд тоо хүний хувьд бас олон зүйлүүд дээр нэлээд тийм төвшиг тулгуур болж ажиллах болов уу гэж бас бодож байгаа. Тэгэхээр дээрээс нь миний хувьд чинь бас өнгөрсөн хугацаанд бас бид хоёр чинь 2 жилийн өмнө нэр дэвшилтэн дээр би 2 минут 3 минут хийж байгаад бас барь цог даргаыг жагсаалтаас бас одоо хасад бас ингээд оролцож ирсэн. Тэгээд өнгөрсөн хугацаанд ингээд түүхийг харахад бас юм альва юмныг ингээд өс санаж бас ингээд яваад идэггүй. Өнгөрсөн 2 жилийн өмнө тийм процесс болж жилийн өмнө намын даргын сонгуул болсон. Тэгэхэд тэр асуудлуудыг аль хэзээ одоо битүүрийн хооронд юм болоогүй юм шиг битүүр ингээд харилцаа ингээд явж илээсэн олон зүйлүүд бий. Тэгэхээр бас энэ дээр бол ингээд цааштай ер нь одоо арчилсан намынхан байтгаа одоо үүн монголчууд бид нар дотроо бид нар энэ бүгдээрээ л тэгээд өчрөө холоод ирээдүгөө хараад сайхан хүсэл мөрөөдлөөр амьдрах хэвээр хүмүүс шүү дээ. Тэгэл яах. Одоо дөрмөөрөө явахын зөвлөлтөө сайн муу буруу зүрх гэж ярьж болно. Дөрмийнхаа дагуу
эцсийн шийдвэр хурал нь яаж гаргах тэрнгүүрэл явуулна л та. Үндэсний бодлогын хорогоо одоо хизээ хуралдуулах яг сарын дараа гэдэг нөгөө тогтсон хоногт бол 5 сарын 15 хавцаа хуралдуулах юм уу? Наан нь ер нь хуралдуулах санаа байна уу? Тий яг одоо маргаашнаас тэгээ тогтчих. Би нэг 5 сарын 8-ны орчин болох болов уу гэж бодож байна. Үндэсний бодлогын хорон дээр та оруулаад санал өгөн дээ саях шиг. Тэгээ санал өгөөд ер нь хүлээж авах болов үндэсний бодлогын хороо та ер нь юу гэж бодож байна? Яг нөгөө хүсэж исэн хүн мөн үү шүү. Тийм мэдээж дахиад тэр чинь нөгөө олох орол асуудлыг энэ арчилсан намын чи өөрийнх нь онцлог нь бас тэр чинь нөгөө асуудлыг сайхан чөлөөтэй ярьдаг, хэлэлцдэг. Харин энэ нөгөө сая арчилсан намын дотоод шинжилгээний үйл явцыг илүү тийм нэг өрөөг хүд үг ашиглаж бид нар явсан. Энийг өөрийг нь бас өнгөрсөн жилээс нааш би шин бодож яж энийг санал болгосон. Энэ нээлттэй, цэгцтэй гэдэг үг. Нээлттэй гэдэг чинь саяны тэр олон янзын санаа бодол, олон зүйлүүдийг улам илүү хүчтэйгээр шингээе. Тэр 200 мянган, ер нь энэ 3 сая 500 мянган ард иргэдийн 2.2 сая орчим байна насанд хүрсэн иргэдийн 200 гаруй мянган арцсан намын гишүүд дэмжигчдийн энэ төлөөллийн төв ба их хурлын үндэсний бодлогоор энэ бүх төлөөллийн энэ байгууллагуудын санаа бодлуудыг аль болох асуудалд тусгаж явах нь өөрөө бидний нээлттэй зарчимтай улам илүү нийцнэ. Одоо сая манай дотоод сонгуул дээр 30 хүнтэй байсан нэг дүүргийн хороог 300 болгочлоо. Цогт гэрэл одоо бүх юмыг одоо завхруулж гин гэдэг одоо тийм зүйл ярих хүмүүс би бол энийг одоо хэрвээ намайг нарцсан намын дотоод сонгуулийг дахин хийгвэл би яг энийг л хийнэ. 100% энэ бол зөв зүйл. Харин би ямар азтаа цаг үед энэ арчилсан намын дараагаар ажиллах боломж олцоо гарч, намайг ажиллаж байгаа үед энэ хуулийн шинжилэл гарч, намайг ажиллаж байгаа үед дөрмийн бүртгэл гарч, намайг ажиллаж байгаа үед бүрэн дүүрэн шинжилэл хийх энэ том хэмжээний их хэмжээний ажил хийх бололцоо миний үед гарваа гэж би бол олзуурч байгаа. Энэ бол нээлттэй болгох. Хоёрдугаарт нь арчилсан намд нээлттэй болгохоос дутуугүй нэг чухал зүйл илүү цэгцтэй болгох. Биднээс одоо дутагдал гардаг, шаарддаг зүйл чинь энэ шүү дээ. Арчилсан нам өөрийгөө нээлттэй гэдэг цэгцгүй байна гэдэг. Энэ бол асар их зүйл. Тэгэхээр нээлттэй гэдэг ч гэсэн яг үндсэндээ саяны дээр дотоод сонгуулийн үйл явц энэ олон зүйл шат чатны дарга нар ч одоо сүүлийн 10 жил хэн ялсан, хэн ялагдсан ажиллаа өгдөг. Энэ соёл дүрм журм чинь байхгүй 10 жил болсон баг. Хоолойч гэсэн шугам хоолойч гэсэн ингээд бөглөрлөө энэ 10 жилийн бөглөө чинь ингээд сад тавьж байгаа байхгүй. 10 жилийн бөглөө чинь сад тавьж байгаа. Тэгэхээр энэ бол бас тодорхой хэмжээний санал гомдол байх энэ хэвэл энэ бол харин ч бага байна гэж бодож байна. Танаа сая өнгөрсөн 7 хоногт болсон их хурл үндэсний бодлогын хорооны хурлын чин дараа гишүүдээс чинь нэг юм гомдол гарч ирсэн л дээ. Тэр юу вэ гэхээр цогтгөрл гэдэг хүн энэ намын одоо ерөнхий нарийн бичгийн дарга, бүлгийн дарга, намын дарга, нийслэлийн нам гэдэг ер нь бүх албан тушаалнуудыг өөртөө бүгдийг өөрийнхөө талынханд авах гад байна. Энийг бол хүлээмжших аргагүй гэдэг зүйлийг хуралд ирэж хэлсэн, гарч ирэж байр суурьд илэрхийлсэн. Ер нь яагаад ингэж ч одоо бас нам гэдэг чинь олон төрлийн хүмүүс үзэл санаа нэгдсэн хүмүүс байгаа ингээд нэг юм бүгдийн эрх мэдлийг өөр дээрээ төвлөрүүлэх гэж оролдож тийм зүйл байхгүй. Би энэ дотоод сонгуул болж өнгөрөөд дуусаад энэний дараа бүлгийн даргын ажлыг өгөө шилжүүлнэ. Бас энийг юм бужигнаанта дотоод сонгуулийн нэлдүүр талд нэг холбоо албан тушаал яриад сонгуул яриад явах вэ гэдэг байр суурийг би хэдэн сарын өмнөөс жил илэрхийлжсэн өнөөдөр хүртэл улс төрийн зөвлөлдөр би энэ асуудлыг хэдийгээр энэ бүлгийн асуудал ч гэсэн бас энэ намын улс төрийн байгууллага дээр энийг та бүхэн одоо ингээд би энэ асуудлаа бас ингээд та нараас сайшаалгаад явчих гэсэн нэлээд олон улс төрийн зөвлөлийн гишүүд та намын дарга бүлгийн даргаад цуг хийх нь өнгөрсөн хугацааны улс төрд хэрэгтэй байна гэдэг саналыг бас хэлнэ л. Гэхдээ би тун утахгүй ойрын хугацаанд ер нь энэ асуудлаа ингээд хэлсэн ярьсныхаа дагуу өгөөд явчихна. За жишээ нь одоо манай амар баясгалан даргаыг цогт хэрлийн хүн гээл одоо манайх нь ингээд ярина лээ. Гэтэл амар баясгалан гэдэг хүн чинь өөр 1998 оноос одоо шин үе билүү нөгөө залуучуудын байгууллагад илсээ тэндээ ажил төрөл хийгээд намайг бүлгийн дарга болохоос өмнө Гамбат даргыг бүлгийн дарга байхад манай бүлгийн ажлын албаны даргаар ажиллаад ингээд л явж исэн хүн. Залгаад надтай ажиллаж байгаа тэр хүнийг ерөн зохион байгуулах бас нэг юм чадвар хувийн сахилга зохион байгуулалт олон зүйлүүдийг нь хараад
би тийшээ санал болгосон. Гэтэл эн чинь цогтгөрлийн хүн гэхээс энэ намын бүтээгдэхүүний арчлалын бүтээгдэхүүн баг. Бараг 90 хэдэн онд байна уу да Хүсэл аймгийн засаг даргаар тодорхой цаг хугацаанд ажиллаж ирсэн. Ийм л хүн. Энэ одоо цогтгөрлийн хүн гэж одоо хаяглаж шошголуулж бас харамсалтай үсттэй. Яг сүүлийн үеийн улс төрийн яг идэвхтэй үйл явцсан тул тань дээр хамт байсан болохоор цогтгөрлийн багийн хүн гэдгээр л хэлээд байна л да. Энэ нийслэлийн нам гэдэг чинь одоо энэ нийслэлд байгаа сая 500-аас илүү энэ болцсон байгаа энэ иргэдийн аж амьдрал. За ингээд улс төрийн намын хувьд бол ингээд сонгуулийн маш том ингээд одоо том байршил гэх юм уу да. Нийслэлийн нам дээр чи яагаад ийм өөрчлөлтөө явсангүй ингээд чимээнэргүй нэг хүн дарга болоод явчихв. Уг нийслэлийн нам чинь өнгөрсөн хугацаанд бас л их том өрсөлдөөн дунд байдаг газар шүү дээ. Би өөр чи өтөрчний хаан таарлаа тэгээ би чамд хэлжсэн шүү дээ. Манай нийслэлийн намын даргын сонгуульыг жоохон цаг хугацаа бусад аймагуд өргөс тусдан тавьсан байгаа. Энийн дээр олон хүн өрсөлдөөн гой гараасаа гэж бодож байна. Энэ гой мэтгэлцээний хийж өгөөрөө гэд битэр чинь нэг таарад яриад өнгөрсөн шүү дээ. Ярилцлагандаа ороод ирэхэд тийм чи намайг ярилцлаганд орооч гэж ирэхэд чинь за ярилцлага яах вэ? Энэ дотоод юм аа дуусах тэр мэтгэлцээний гой зохион байгуулаад өгөөрөө гэжсэн. Би бас нийслэлийн намдаар илүү тийм гой мэтгэлцээ олон залуучууд өрсөлдөөсөө гэж бодож бас энэ цаглбар дээр нь бас ач холбогдол өгсөн чинь одоо тэр яагаад тэгсэн нь өрсөлдөөнгөө нэг нэр дэвшигч үлдээд үндсэндээ тийм ёсчилсан байдлаар асуудлууд явагдсан. Тэгтээ бас ингээд бас л арц намын тодорхой түвшинтэйгээ бэлтгэгдсэн боловсон хүчтэнд очиж байна л гэж үзэж байгаа. Уг нь бол би илүү их тэмэргэн хэмжээний гүнзгий өрсөлдөөн болоосоо нийслэлийн асуудал гэдэг чинь одоо үндсэндээ Монгол улсын хүн амын тал нь энд амьдарч байна. Монгол улсын эдийн засгийн 3/2-оос их нь зөвхөн энэ Улаанбаатар хотод ноогдож байна. Бараг одоо нийт эрх мэдлийн шийдвэр гаргалтын зөнгөлөх хувь одоо бараг 4/3 гэж хэлэхэд багдам хувь нь зөвхөн Улаанбаатар хотод энэ хонхорд энэ хүн чулууны хонхорд төлөрч байгаа гэдэг зүйл Улаанбаатар хот үнэхээр асар чухал. Тэгээд дахиад дээрэс нь манай намын хувьд асар чухал ийм одоо сегмент гэх юм уу да. Ерөнхийлөгчийн сонгуул устдаа яриан парламентын сонгуул холбог тогтолцоотой болчихсон. Энийнд Улаанбаатар хотод л амжилт үзүүлсэн улс төрийн хүчин л одоо ялт байгуулах боломжтой. Гэтэл арчсан нам сүүлийн үед Улаанбаатар хотод одоо тийм тата биш дүнгууд гарч байгаа. Тэгэхээр ингээд эрс үүр менежмент энд биднэрт хэрэгтэй байна. Тэгэхээр энэ бол үнэхээр бас тийм ач холбогдол өгөх ёстой тийм цэг гэдэг нь бол гарцаангүй. Би бас нэг зүйл ингээд нэмэ хэлчихье. Бас нэлээд гол зүйл. Сая арчсан намын их хурлаа бид нар бас ингээд нэг юм олон зүйлээ дүгнээд илүү тийм ирээдүйн рүү хандаж гой хүсэл мөрөөдлөөр бодлогоодоо бид нар дэвшүүлж тавья гэдэг үүднээс ингээд хөтөлбөрт ажил бас ингээд эхлээд явж байгаа. Энийний хүрээнд ерөнхий ингээд үжил санаа бол энэ шин тэмүүлэл, шинээр тэмүүлье, шинээр мөрөөдё гэдэг юм утга санааны хүрээнд цаашдаа арчсан нам бодлогоос зангидж чиглүүлж ажиллая гэж үзэж байгаа. Энийний хүрээнд нэг юм өрчгөн хоёр гэдэг хөтөлбөрийг би сая намын хурал дээр бас намын гишүүдэд цаашдаа бас ингээ бодлого болгож ажиллах зүйтэй гэдэг байдлаар танилцуулсан. Өрчгөн хоёр, гурван зүйл байна. Нэгдүгüүрт нь ер нь Монгол улсын эдийн засгийн өсөлтийг бид нар 2 дахин хурдсахмаар байна. Энэ 1.5 тэрбум 1.4 тэрбум хүнтэй асар том масста манайхаас нэг хүнд ноогдох орлого нь бараг 3 дахин их шахуу болчихсон. Хятад улс үндсэндээ 5 орчим ийм том масста эдийн засаг 5 орчим хувийн дундаж эдийн засгийн өсөлт үзүүлээд бараг 30 жил явчлаа. Бараг 30-аас жил 1900 ДСОП-ны шинжил 1979 оноос гээд тоолвол бараг одоо үндсэндээ 40 гаруй жил явчлаа. Ийм том масста эдийн засаг масс гэдэг зүйл чинь хурдны одоо эсрэг зүйл шүү дээ. За гэтэл ийм том масста эдийн засаг ингээд ийм өндөр процентоор энэ тогтвортой ингэж өсөж байхад манайх шиг ийм харьцангуй жижиг эдийн засгийн өсөлтийг бид нар ядахтаа тэр эдийн засгийн өсөлтөнд тэрнээс хурдан өсөлтөнд тогтвортойгоор бид тавих бүр одоо ёстой гэж хэлэхэд багдам буюу арчсан нам засагласан жилүүдэд арчсан нам засаглал бид нар энэ эдийн засгийн өсөлтөнд бэлтгэх ёстой буюу арчсан намын засаглалын жилүүдэд Монгол улсын эдийн засгийг 10% хувийн дунджаар өсгөх энэ бодлогын баримт бичгийг гаргаж тавих ёстой гэж бодож байгаа. Энэ таны яриан дээр дурддаг чинь би ингээд танаа намын олон залуучуудыг бас таниа. Тэгээ нэг ийм зүйл байна цогтгорол байгаа. Алаагүй баавгаан арсыг 10% идэнэ гэдэг шиг
булаацалтна гэдэг шиг нэг юм 28 оны сонгуульд 27 оны сонгуульд гэдэг ардчилсан нам ялсан мэдээ зорилго байх л та. Тэг ялцын мэтээр ингэж одоо нэг асуудалд хандаад албан тушаалуудаа булаацалтаад гэдэг ч юм уу. Энэ байдал чи эргээд та хэдэд сулруулах зүйл болчих үедээ. Тэрнээсээ өмнө эхлээд энэ ардын нам дээр байгаа, энэ их хурал дээр байгаа, энэ бусад хүн нам өөр намууд дээр байгаа энэ засаг дээр байгаа энэ зүйлүүд дээр сөрөг хүчнийхээ ажлаа ер нь сайн хийгээд харуулчвал ер нь яасан юм бэ? Тэгжиж л ард түмний итгэс хэрэг шүү дээ. Тий, ардчилсан намын хувьд сөрөг хүч би бол хоёр талтай гэж бодож байна. За сөрөг хүч ингээд бүхэл юмыг сүрдэг хүч нь байх бол тийм одоо тийм байх ёстой мөртлөө тийм хангалттай зүйл, хангалттай хүрэлцээтэй зүйл ерөөсөө биш. Нэгдүгüүрт нь сөрөг хүчний ажлыг хийх ёстой. Хоёрдугаарт нь ялж чаддаг, засаглаж чаддаг нам болж засаглалдаа бэлтгэхгүй бол ялаад яах. Засаглалдаа бэлэн биш юм бол тэгвэл тэр одоо дахиад давтаа хэлэхэд тэр засаглаж чаддаг байхын тулд 2 жил ардчилсан нам илүү бодлого суурьтай нам байхын тулд бодлогын think tank, бодлогын зөвлөлүүд гээд миний хувьд арай илүү нэг богино хугацааны ихээсээ дунд урт хугацааны бодлого руу одоо баг хамаг цаг хугацаа хүч чадал оюун бодлоо тийшээл зарцуулж байна. За нэгдүгüүрт хоёрдугаарт нь сөрөг хүчний өнөөдөр биднэрт ард түмний өгсөн мандат бол та нарт цөөнх сөрөг хүчин гээд өгсөн. Энэ үргээ бид нэр биелүүлэх ёстой. Хэр зэрэг биелүүлж байгааг бас олон нийт дүнгээ тавих ёстой байх. Бид нар бас харьцангуй ардчилсан намын хувьд, ардчилсан намын бүлгийн хувьд бас харьцангуй зохион байгуулалтаар асуудалд хандаж бас ингэ шүүмжлэлт байр суурьнаас зөвхөн бүх зүйлийг сүрэх биш, бас ингэ тодорхой хэмжээний шүүмжлэлт байр суурьнаас асуудалд хандж байгаа л гэж үзэж байгаа. Сөрөг хүчин гэдэг нь бүгдийг сөрөхийн нэр ерөөсөө биш. Одоо сайн ч байсан муулаад, муу ч байсан муулаад энэ гэсэн зүйл биш шүү дээ. Тэгээ одоо яг энэ байгаа байдал, одоо энэ парламент дээрх байдал, ирэх барьж байгаа энэ одоо намуудын хамтрал ер нь нэг тийм сөрөхөөр байна уу, эсвэл сөрөхөөргүй сайхан байна уу? Та юу гэж харж байна? Сөрөхгүй биш, үнэхээр энэ сүүлийн жилүүд бол жоохон харамсалтай. Миний хувьд бол тэр олонх шиг цөөнх шиг байгаасаа л гэж бодод. 24 оны сонгуульд хамтрагдсан засаг хамтрахад би тийм татаа хандаагүй. Олонх шиг байвал цөөнх шиг байна. Олонх шиг биш болоод ингээд олонх чим шиг ингээд холилдчихоор бид нар дахиад цөөнх шиг байж чадгаа байж наа. Хэдүүлээ ингүүл энэ нөөрөө олонх шиг цөөнх шиг бол энэ улс орондоо засаглалдаа хэрэгтэй юм а гэдэг байр суурьнаас асуудалд бас өнгөрсөн хугацаанд хандаж ирсэн юм учраас хамтарсан засаг дээр тата биш. Ягаад гэвэл улсын хурал дээр нэг улс төрийн хүчин олонхын судал авчихсан. Айлгуужи авчихсан. Тэрнээс нааш одоо ингээд энэ сүүлийн 2 жилийг, сүүлийн тэр тусмаа сүүлийн 1 жилийг харахад үнэхээр нэг юм хий эргэсэн одоо харамсмаар, халагламаар ер нь одоо энэ ардын намын засаглалын 3 дахь ялалтыг л хэлээ л дээ. Одоо 3 дахь ялалт. Үнэхээр бас аливаа зүйл хэмжээтэй байх хэрэгтэй юм байна. Нэг улс төрийн хүчийг ингэж давангаалж ингэж удаа ямар хор уршигтай яаж авилгал энэ хаалттай нийгэм, хаалттай засаглалын цаана авилга яаж богшиж, хоорондоо хэрхэн яаж барьцаалагдаж, асуудал ирээдүй биш одоо өнгөрснөөрөө бие биенээ булаагаа дуудалцаж одоо чи сайн мэдж байгаа. Энд дэрэл ээлжил сууж байгаа л улаагаа л удалдаг л нэг ийм л орон болчлоо шүү дээ. Энд ч одоо яг энэ улс орнд ч нэг том өөрчлөлт шинжилт одоо энэ улс оронд чинь яалтчгүй нэг хэрэгтэй болчиход. Бас энэний нэг өөрчлөгдөж шинжлэхэд ардчилсан намын сөрөг хүчний үрэх хэрэгтэй. Өөрчлөлт шинжилт улс орны хүчил дэвшил болж ороход ардчилсан намын засаглах чадамж ус хэрэгтэй гэж л байна. Яг олон асуудлууд байна. Чааш таач асуудлууд үүснэ. Тэгээд нөгөө асуудлыг зөвхөн нэг тал руу биш ардчилсан нам юм уу гэсэн учраас өнөөдөр энэ нөхцөл байдлын төлөв хүрчээд байгаа. Энийг бас ойлгоод алдаагаа засаад яваасаа гэж би одоо сэтгүүлч хүний хувьд бас хаардаг шүү. Энэ танаа дээр ингээд олон томилгоо яваад байгаа учраас би энэ томилгоог асуугаад байгаа шүү загтгалаараа. Энэ хяналтын ерөнхий хороо гэдэг нэг танаа байгууллага байна да хүмүүс харчаад энэ ахмадын хороо юм уу гэд. Энэ байгууллагын зорилго нь яг ямар байгууллага? Яг юу вэ? Яг манай сая намайг сонгогдоход дөрвөн маань зэрэг батлагдсан. Одоо үндсэндээ миний оролцоогүй хөхөд. Тэгээ дөрвөн сайн муу гэж хэлэхээс одоо дөрвөө биелүүлэх хэрэгтэй. Энэ хүрээнд энэ дотоод сонгуул зүйлүүдийг таалагдахгүй алдаатай юм шиг олон зүйл байгаа ч гэсэн нүдэ инээд дөрвөн бол дөрвөн бидний үндсэн хууль гэж үзэж би бүх дөрвийн зүйл заалтыг л биелүүлж ажиллаж байгаа. Тэрний нэг нь хяналтын хороо бас нэлээд тийм чанга тавьчихсан юм байна лээ. Чанга гэдэг нь ардчилсан намын төлөөллийн төв байгууллагын гишүүнээр
8-аас доош хөгжил ажилласан, 50 нас хүрсэн. Тэгээ бус шаардлага гэхээр энэ нийцэх хүн байдгүй. Тэгээд харахаар нэг талаас Ахмадын гэмээр нөгөө талаас бас яг вэ ингээд нэг юм туршлагатай хүмүүс ороод дахиад дээрэс нь би энэний дараа их хурал дэвших гэж байгаа. Би дараа нь тийм сайд болох гэж байгаа гэсэн нэг одоо амбицгүй болцсон хүмүүс тийшээ орж байгаа гэдэг нь өөрөө бас ашиг сонирхлын зөрчил талдаа бас зүг зүгтэй ч байж магадгүй. Ер нь улс төрийн намын асуудал чи өөрөө дотооддоо асуудлаа маргаан мэтгэлцээний шийдэж явах хэрэгтэй болохоор дотоод шүүх гэсэн үг. Тэгээ тэр байгууллага маань дөнгөж сая байгуулагдаад. Гэтэ байгуулагдаад гэдэг нь өмнө нь ерөөс арчсан намд ийм байгууллага байхгүй байсан гэсэн үг бас биш. Байгаад бас тодорхой хэмжээний өөрчлөлт шаардаад л явж исэн гэсэн үг. Ажилд орж байна. За хяналтын ерхий хороотой нэг холбоотой нэг ганцхан асуулт байна. Энийг төр завсарлаад эргээд студид уулзахаар асууя. Эсэх хугацааны зар сурталчилгааны дараа эргээд студид уулзъя. Төр завсарлацгаая. Тэрс үтэхэд би билээ.
За баярлалаа. За одоо Ардчилсан намтай холбоотой энэ олон томилгоонуудын араас би танаас юу асуух гэж байна. Ер нь энэ ирээдүгөө Ардчилсан нам яаж төлөвлөж байна? Өнгөрсөн хугацааны алдааг дүгнжлээ. Одоо ер нь Ардчилсан нам одоо яг ард түмний өмнө гарч ирээд бодлого авч явах хэмжээний нам байж чадахгүй юу гэдэг зүйл рүү орё. За энэний өмнө дахиад нэг 5 томилгоо үлдсэн байгаа даа танд. Дид дарга 5 дид дарга. За энэ 5 дид дарга дээр ямар хүмүүсийг хизээ яаж оруулж ирэх юм? Тий одоо сарын дотор болох хурлаар шийдээд л явах. Энэ ингээд бас нөгөө нэг бүлэг фракцуудаас тодорхой төлөвлөлтөд оруулаад явах уу? Эсвэл ингээд бодох юм шиг. Миний хувьд бол айл болох одоо тийм нэг хуваагдал ихээс тийм бодлого суурьтай одоо чадах хугацсан нам руу айл болох одоо тийм алхам хийхээс л гэсэн бодолд өнгөрсөн хугацаанд бодлогын судалгааны байгууллага think tank байгуулад нөгөөх маань бас ингээд нэлээд бас чадах хүчээд ажиллаж байна. Одоо сая шинээр байгуулагдсан үндэсний бодлогын хороо бодлогын зөвлөлүүдэд хувааж энийгээ чадахжуул энийгээ чиглүүлэх ажлууд одоо ингээд өнөө маргаашаас ингээд эхлэх ажлууд явж байна. Тэгэхээр энэ нэг юм бүлэг практик гэдэг зүйлээсээ мэдээж энийг үүсгэж бас болохгүй. Гэхдээ энийг тэр бодлогын тийм одоо хамтлаггүй олон лугууд руу аль болох чиглүүлэхээс мэрэгжлээрээ сонирхлоороо тий гэж бодож байгаа. Тэгэхээр энэ тал руу ер нь аль болох тэр саяны зүйлс мэдээж одоо санта муутай бид нар бүхий зүйлээ харгалзах ёстой. Тэгээд энэ тал руу Ардчилсан намыг илүү тийм хөгжүүлж хийж бодлогын нам болох чиглэл том алхмууд хийгднэ. Дахиад л одоо би тэр их хуралдаар танилцуулсан бас нэг зүйлээр хэлэхэд ирээдүйд бид нар зөвхөн ялахад биш ялчаа засаглахад бэлтгэх ёстой гэдэг байр суурийг л засаглахад бэлэн биш мөртлөө нэг юм ялалтын тухай яриад байвал энэ бол баг алуун тушаалын яриа болж байна. Хин юу хийх вэ? Хин ямар алуун тушаалдаар очих юм гэдэг яриа болоо хувирчнаа. Энэ бол тийм одоо Ардчилсан нам бас ард түмнээс сэтгэл ав бол энийг баталгаажуулахад асар хортой зүйл болно. Ийм учраас би миний одоо анханасаа ярьж байгаа зүйл би Ардчилсан нам тийм дараалан ялч чаддаг нам болох хэвээр. Энэ зүгээр олон жил засаглая гэж байгаадаа биш. Энэ бодлогын үр дүнгээ нэг удаа харуулъя л да. Ийм учраас Ардчилсан намын 10 жилийн хөтөлбөрт за яг тодорхой том тоо тавьчихсан. 10 жилийн 100 шинжилэл гэдэг бодлогын баримтчийг бэлтгийе. Буюу дараалан ялж засаглаж том нийгмийн том шинжилэлүүдийг хийе. Энэнд энэ 2 жилийн хугацаанд бэлдээ. Бас мэдээж ингээд 10 жилгээд юм хол руу шидэж болохгүй. Энэний цаана энэний наан Ардчилсан намыг ялуулчихаа. Эхний 100 хоногт бид нар энэ 10 ажлыг хий. Эхний анх дугаар чуулганаар ийм асуудлыг шийдье. Эхний засгийн газрын хурлаар ийм асуудлуудыг шийдье гэж бас энэ бодлогын баримтчинд энэ хугацаанд энэ 2 жилийн хугацаанд бэлтгэх нь бидний асар том гэрийн даалгавар. Бид нар гэрийн даалгавраа хийхгүйгээр бид нар одоо нэг ийм ялалтын тухай яриа гэдэг бол асар хангалтгүй зүйл болно л гэж байна. Энэ бүхэн үлдэх хугацааны Ардчилсан намын дотоод шинжилгээний дараа үлдэх хугацааны том бодлогын баримт бичиг байх бол мэдээж энэ нөгөө талд нь одоо та нарын хүсэж байдаг нөгөө сүр хүчний ажил энэний цаана далд боронд цайны ажлуудыг зохион байгуулна л гэж бодож байгаа. За ялалтын төлөө за дээрэс нь бодлогын төлөө байх хэрэгтэй байна. Тэгвэл би зүгээр танаас ганцхан тодорхой зүйл асууя. Нэвтрүүлгийнхаа энэ одоо үлдэж байгаа хугацаанд яг энэ ялалтын бодлогыг асуувал магадгүй дахиад нэг бүтэн нэвтрүүлгийн хэмжээний зүйл яриад байгаа. Миний хувьд өнгөрсөн хугацаанд орхигдсон зүйл бол эдийн засаг байсан. Бид нар ингээд тов хүний эрхчлөө, улс төрийн эрхчлөө бас боломжийн хэмжээнд яриад асуудал байсан ч гэсэн тэн дээр дуграад шийдэх гээд явж байсан тийм ээ. За эдийн засгийн хувьд ямар өөрчлөлтийг бий болгох? Эдийн засаг гэдэг энэ юм чи одоо ингээд 3 төгрөгийн 2 төгрөөс хамааралтай болсон байна. Эдийн засагт байгаа энэ нийт оролцооны 70% нь төр дээр ямар нэгэн байдлаар төсвөр эсвэл төрийн өмчт компаниудаар эсвэл орон нутгийн өмчт компани гэдэг ийм зүйлээр зогсоод байна. Энд ингээ нөгөө аж ахуй нэгжүүд чинь иргэд чинь ингээд орон зай байхгүй болчихсон шүү дээ. Энэ зүйл дээр яг юу хийх вэ тодорхой? Тодорхой эдийн засагт эргэлдэж байгаа одоо Монгол улсын эдийн засагт эргэлдэж байгаа 10 төгрөгийн чинь 8 төгрөг нь төсөвтэй холбоотой, төрийн өмчт компанитай холбоотой, тусгай зөвшөөрөлтэй холбоотой болчихж байгаа. Үлдэж байгаа одоо 10-20% нь тэр чөлөөт гэдэг зах зээлд чинь өрсөлдөөнд гэдэг зах зээлд чинь хамаатай. Энийг л эсрэгээр нь л тавих хэрэгтэй гэж байна. Шууд топ тодорхой энийг яг эсрэгээр нь 14-ний 8-ийн тэр чөлөөт эдийн засаг дээр бид нар тавих хэрэгтэй.
Тэр хувь хүний санал санаачлах, хувь хүний тэр тусмаа эдийн засгийн эрхчлэл, орчин үеийн хэллэгээр тэр инновац, стартап бизнесүүд, залгуучууд энэ бүх оролцоог дэмжүүл аяанда эн чинь эдийн засгийн өсөлт сайн сайхан амьдралыг аваад ирнэ. Энэний цаана нөгөө баг илэг үзүүлсэн юм шиг нөгөө авилга байхгүй болно. Илэг үзүүлсэн юм шиг авилга яг зөвхөн энэ өөрчлөлтийг хийхэд эдийн засгийн өсөлт төрн энэ өөрчлөлтийг хийхэд энэ авилгын асуудлыг шийдэж байна. Би миний хувь хүний итгэл үнэмшил бол асар тодорхой. Яг саяны тэр 14-ний 8-ыг эсэргээр нь төрд төсөвд тусгай зөвшөөрөлт биш. Энийг иргэн бизнесүүдэд эрхчлөө болгож олгоход баг бидний бүх зүйл тодорхой болчихно гэж бодож байна. Эдийн засаг сайн сайхан амьдрал. Тэгээ ийм учраас би тэр эдийн засгийн өсөлтийг 2 дахин нэмэгдүүлэх ёстой. Эдийн засгийн өсөлтийг 10%-аар Монголын эдийн засгийг тодорхой хугацаанд тууштайгаар өсгөх ёстой. Энэ боломж байна гэж бодож байгаа нь ерөөсөө гаргалгааны сайных. Би ярьцлаганд оролцсон хүмүүстэй ялангуяа энэ хөрлөн гишүүдийн төсөв баталж байгаа хүмүүст энэ слайдыг их үзүүлэх дуртай болоод байна. Та энийг нэг хараад гар. Сүн төсөв ардын нэг биш ойлгохтой гэж. Харин тий. Наа чи энэ ерөөсөө л одоо явсаар байгаад бид нар чи уг нь 1990 онд чөлөөт эдийн засагтай хоёрын хвшил давмгаалсан орн болно гэсэн чи одоо эсрэг нэг мэдсэн чи эсэргээрээ бид нар чинь социалист орн болцсон шүү дээ. Харин төсвийн зарлагын нэмэгдэл, улаан навилгын хэргийн нэмэгдэл. За яг параллел нэвссэн бооз. Тий. Өөрөөр хэлбэл энэ бол ингээд шууд корреляцтай. төсөв бол хаашаа урсж байгаа юм бэ? Ард түмэнд хэрэгтэй байна, хэрэггүй байна гэдэг. Хариулт байх болов уу гэж би хувьдаа харж байна. За ингээд санал нэг байна. За энийг өөрчлөхийн төлөө ажиллах юм. За энэ бүхнийг хийхэд бол энэ чинь ингээд 28 оны сонгуулийн тухай. Энийн өмнө бид бүхний өмнө ярих ёстой нэг сонгуул. 27 оны сонгуул. Ардчилсан нам яаж орох вэ? Яаж орохоос юу гэхээсээ илүүтэйгээр энэ бол онцлогтой сонгуул. Хүн харж иргэд асуудлыг дүгндэг, илүү байр суурь илэрхийлдэг. Нэр дэвшилтийг хэрхэн шийдэх вэ? Хэн нэр дэвших вэ? Сая үндэсний базар хороогоор нэг журам батлуулсан. Тэр нь 1 жилийн өмнө хэрэгжилж сонгуулийнхаа кандидатыг хэрхэн яаж тодруулахын гэдэг тоглоомын дүрмээ бас өөрчлөлт тогтъё. 2 жилийн дараах 24 сарын дараах улсын хурлын нэр дэвшигчээ одооноос бид нэр системтэйгээр тоглоомын дүрмээ тогтъё. Энэ тоглоомын дүрм тодорхой болчвол даргын оролцоо бага болно. Тодорхой хувь хүмүүсийн оролцоо бага болно. Өрсөлдөөн шудраг болно. Өрсөлдөөн шудраг болвол өрсөлдөөнд ялагдсан гэхүүд нөхдүүд нь ялагчаад дэмжих бүрэн дүүрний сэтгэл зүйтэй болох юмсан. Хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Тий, хүлээн зөвшөөрнө. Шударгаар өрсөлдөөд нэг нь гараад явуулаа. 10 хүн өрсөлдлөө 9 нь үлдсэнийг хийгээд дэмжиж явах. Энэ менежментийг хийж чадвал би ялалтынхаа бараг 50% хийчих ёстой байхаа. Энэ менежментийн дараа нэг нэр дэвшигчийг ардчилсан ном эхлээд ардчилсан номынхаа суур саналыг магадгүй 30% саналыг эхлээд шууд энэ ард иргэдийн 30% саналыг ардчилсан номынхаа саналыг 100% тэр нэр дэвшигч маань авчаасаа. Энэ менежментийг хийх нь өөрөө намын даргын хувьд асар чухал баг ингэ суур өөрчлөлт юм а гэж сайн нэг тийм үзэл санаа бүрхий журам батлуулсан. Магадгүй журамдаар бас засах өөрчлөх зүйлийг явцын дунд засаад явчихсан. Энэ одоо үзэл санаа бол бидний энэ ондоо багтаад 21-р зууны ардчилсан Монгол улсын ардчилсан ерөнхийлөгч гэдэг хүн ямар хүн байх ёстой вэ гэдэг энэ хүрээ хязгаар зарчмын шаардлагуудыг илүү ард иргэдээр, гишүүдээр, намын орон нутгийн анхан дунд шатны байгууллагуудаараа энийг тогтоолох ажлыг хийгээд тодорхой хугацааны дараа нэр дэвшигчтэй одоо сонирхол бүхий нэр дэвшигчтэй бүртгэх. Би саяны эхлээд зарчмаас эхлэхгүй бол хувь хүнээс эхлүүл асуудалтай буруутдаг гэж би бас ойлгодог. Тэгээд саяны тэр зарчимд нийцсэн одоо гишүүд маань би энэ зарчмыг бүрэн дүүрэн дэмжиж байна. Монгол улсын энэ үндсэн хууль тогтоомжууд, ардчилсан үзэл санаа, ардчилсан намын үзэл баримтлал болоод ард иргэдийн одоо энэ зарчмын шаардлагуудыг би нийцнэ гэж нийцж ажиллаж чадна гэж амлалт өргөө өгөөд ингээд дараагийн ардчилсан ерөнхийлөгчөө сонгох ажил руу орох болов уу гэж ойлгож байгаа. Энэ тоглоомын дүрмийг зөв зөвтэй хийж чадвал би бараг ялалтынхаа 50% карма оног авчих болов уу гэж бодож байгаа. За таныг өөрийг чинь нэр дэвших магадaltaй л гэж ярих юм нэг талд. Нөгөөд бол өнөөдөр генсекийн төр орлон гүйцэтгэгч гэдэг энэ албаа хүлээж авсан баяр цогтдаг хүнийг нэр дэвшүүлэхээр одоо ардын намын одоо их том дарга нь бодож байгаа төлөвлөж байгаа гэдэг зүйлч бас яригдах. За ингээ ер нь
Энэ хоёр хүний хооронд л юм явах юм уу? Алтан уу гэдэг хүнийгээ яах ингээд ингээл нэрс байна. Энэ дээр та ер нь Гэхдээ ер нь арчсан намд одоо 50 нас хүрсэн ерөнхийлөгчөөр чинь сонгуульд бас орох бол зөндөөлгүй. Миний хувьд бол би 28 онд арчилсан намыг ялгуулах одоо тийм үүрэг амлалт авсан. Энийнд одоо би цаг хугацаа бүхий л зүйлээ яг тэр энэ системийн хувьд, институцийн хувьд, цэгцэрлэлийн хувьд олон зүйлийг тэр тусмаа тэр бодол түрүүний хэлдэг бодлогуудын хувьд тэр тусмаа арчилсан нам зөвхөн 28 биш нэг юм дараалын ялдаг намын суурийг тавьсан намын дарга болох юмсан гэдэг л ийм л чин ирмэлзэл хүсэлт. Миний бодол явуулж байгаа бодлого, бэлдэж байгаа зүйлс, дараагийн зүйлс, олон зүйл. Харин 28 онд арчсан нам ялахын тулд бас нэг том суур одоо тийм төлхөр хүчин зүйлийн нэг нь 27 оны сонгуульд арчсан нам жинкнээс амжилттай оролцох явдлаа л гэж бодож байна. хэлгүй байна. За та бол өөрөө нэр дэвших хүсэлгүй байгаа юм байна, бодлого байгаа юм байна гэж таны ярианаас ойлголоо. Энэ нэг ийм танд нэг ийм үүрэг даалгавар оногдчоод энэ сотгорол дараа. Өнгөрсөн хугацаанд ингээд улс төрийн хүрээнд яригддаг. Энийг ингээд за тийм ээ гэд мэдээж дарга нар нь хүлээмжшүүлдэг. Гэхдээ ардын намынхан за бусад улс төрийн хүрээнд танаа намынхан ч гэсэн орж ирээ ярьдаг зүйл. Энэ юм ерөнхийлөгч нэр дэвших үйл явц дээр ардын нам ирэх барьж байгаа үедээ дандаа арчсан намаас нэр дэвших хүнийг захиалсан энэ хүнийг дэвшүүлье гэдэг зүйл ярьсан гэж яригддаг. За Батүл гэдэг хүн нэр дэвших гэж хахад элбэгт орчоор солиоч гэж тухайн инко ир гэдэг хүн хүссэн гэх жишээний. Меган би инколд гэдэг хүн амар жаргал гэдэг хүн нэр дэвших гэж хахад ялчгүй энэ хоёр хүний өрсөлдөөн болсон. Тэгээд Батулга гэдэг хүн арай илүү асуудалтай би ялах дамар юмаа гэж хүссэн гэж 2-3 улс төрчид ярьдаг номон дээр хүртэл бичсэн байдаг. Тийм ээ. Сая өнгөрсөн 21 онд за миний өмнөх нэвтрүүлэгт оролцсон ерхий сайдаас хоёрт нь бол тодорхой хилчилгаар явсан шүү дээ. Чагсаал хийгээд тэгээд ерхий сайдаа өгөөд нэр дэвших болохоор Эрдэнэ гэдэг хүнийг манай намхан дэвшүүлсэн юм а гэж хэлсэн. Тийм одоо тоглоомын нэр дэвшиж гаргаж ирдэг нам байх юм уу юу? Хүчтэй байх юм уу юу гэдэг зүйл тань дээр ирж байна. Одоо ийм асуудал өнөөдөр ирж байна уу? Энийг яаж давах юм? Ер нь бид нар чинь нэг 3 сонгуультай ерөнхийлөгчийн сонгуул, парламентын их хурлын сонгуул, орон нутгийн сонгуул. Энэ 3 сонгуулиас арчсан намын хувьд ер нь түүх ярих юм бол хамгийн амжилттай оролцдог нь ерөнхийлөгчийн сонгуул. Одоо үндсэндээ очрот анхны ерөнхийлөгч, дараа нь илүүдөрж ерөнхийлөгч, дараалж болж ил Батулга ерөнхийлөгч гээд ингээд сонгуулийг ярих юм бол арчсан нам асар амжилттай оролцдог буюу бас ардчилсан намын энэ хувь хүмүүсийнхээ онцлог өөрөө бас нөлөөлдөг юм шиг байгаа. Энэ ч жагаад алдчихдаг юм шүү. За тэгээд сүүлийн жилүүдэд сүүлийн одоо үндсэндээ сүүлийн 21 оны сонгуул бол үнэхээр бас өөрийн чинь би өмнөх сонгуулиудыг би бол нарийн сайн одоо тим юм гэж хэлгээд жоох нөчр дутагдaltaй баг. За сүүлийн 21 оны сонгуул бол үнэхээр тийм тавилттай, захиалгатай байж болох юм сонгуул үнэхээр босныг одоо би бүгдээрээ л мэдж байгаа. Нэр дэвшигч маань хэдэн үеийн саналаа нам нэр дэвшигчийнхээ төлөө ажиллагаар буй нөхцөл байдалд орсон юм харамсалтай түүх биднэрт үе энэ түүхээс одоо сургамж авах шаардлагатай. Тэгэхээр энэ бол энэ алдааг бид нар саяхны энэ түүхийн сургамж аваад залаад явчих бүрэн дүрэн боломжтой л гэж бодож байна. Танд ийм одоо шахалт одооноос ирж эхэлж байна уу? Ирүүл юу нь яаж давах вэ? Ирнэ шүү дээ. Энэ бол ирэхгүй гэсэн зүйл биш. Улс төрийн хүрээнд. За одоогоор евро зүйл алга. Тийм учраас харин би тэр одооноос нэр дэвшигчээ сонгон шалгаруулах тоглоомын дүрмээ тогтчихъя гэж байгаа одоо би санаачлал гаргаад нэг журам батлуулаад явж гэнэ гэж шүү дээ. Энэ өөрөө бас энэтэй л холбоотой. Энийг хэн нэгэн дараагаас үл хамаарсан тогтолцоогоо бий болгочихъя л. Хэрхэн яаж орон нутгийнхаа ард иргэдийн саналыг харгалзаж төлөөллийн төв байгуулгын шийдэх юм бэ? Харгалзан гэдэг нь яах юм? Шийднэ гэдэг нь яах юм? Гэдэг зүйлийг одоо энэ дэр ингээд тоглоомын дүрм дээр тодорхой болгочихё гэдэг л зүйл. За нэвтрүүлгийн маань цаг ерөнхийдөө дуусах төгсөж байна. За би саяны парламент дээр болж өнгөрсөн намар өрнсөн энэ нэг зүйлүүд дээр хэдэн зүйл асууад дуусгах гэж бодож байна. Чуулган эхэллээ. Чуулган эхэлснээс хойш ингээд чуулган гацлаа. Өнөөдөр бид нэг шинэ засгийн газрыг 1 жилийн дараа 9 сарын дараа хэмд хөгтөд авцсан сууж байна. Тэгээ энэ нэг юм парламент дээр ингээд ажил хийхгүй, засгийн газар дээр ажил хийхгүй байгаад энэ нөхцөл байдлыг ер нь одоо яах ёстой?
Үнэхээр харин нэг улс төрийн хүчин олон дараалж ялахаар сүүлд нь дотоод ялзрал ямар төвшөнд хүрдэг олонхын суудал аваад ч цаашаа урагшаалах, бодлого дэвшүүлэх, бодлогоо хэрэгжүүлэх боломжгүй болчихдгийг л өнөөдөр харуулж шít. 68 суудалтай улс төрийн хүчин одоо зүгээр хүний хүслээр санаагаар болдог бол эдний засаглах эрхээсээ татгалзчмаар л. Цааш явах харахгүй болчиход шít. Энэ эцсийн эцэд энэ чинь ингээд хайрын цаг хугацаа улс орны хүн ардын энэ ажил амьдрал улс орны хувь заяа хөгжил дэвшил хайран ба шүү дээ. Танаа бүлэг өнгөрсөн 11 сард өргөн барьсан юм а. Нөгөө хүлээж авахгүй болохоор нь Тэмүүжин гишүүн дэд даргаад энэ дээр авчаад өгсөн шүү дээ. Одоо яг тэгээд тэр хിവэрэл хөл хилцэж байгаа. За тэгээд 11 сараас хойш 12 сар өнгөртөл ингээд танах явж байгаад дугаа явж байгаа гэх юм уу. Яг хаврын чуулгыг хийсэн чинь парламентын дээр намын дарга байж болохгүй. Бид нар уралдаа орохгүй гэдэг нөгөө талд байгаа 30хан гэж одоо бид нар чинь ер нь бүр цагаанда гарсан шүү дээ. 30 38 гэж бид нар хуваагдсан зарлцсан баг. 30-ын ашигтай юм үйлдэлийг хийгээд учрал гэдэг хүнийг тэндээс буулгаад ерөнхий сайд болгоод зандан шатрал гэдэг хүн бүлтрэх хэмжээнд хүргэсэн л. Энэ ингээд цаана яг ямар зорилготой байсан. Яагаад тэр 11 12 сарда энэ асуудлаа ярьж болохгүй заавал энэ хаврын улс төр ардын нам дотор буцалахаар нь ярьж хэлж байгаа. Мэдээж бид нар бас энэ зарчмын асуудлыг хизээ эрүүл үр дүнд хүргэх вэ гэдэг нь өөрөө бас нэг бодлого байгаа шүү дээ. Тэгэхээр саяных бол зарчмын асуудал энэ бол бас парламентын төлөвшлийг одоо бэхжүүлэх шин шат ахиулахсан тийм боломж болцоо хаана байна уу гэдэг асуудал. А энэ бол яг хаврын чуулганы ихэнд бид нар энэ асуудлыг гаргаж тавьсан. Ардын намын тэр 30 гинөө хэдийн чинь талд ашигтай биш. Энэ Монголын ардчилсан парламентод парламентын ардчлалд ашиг тустай одоо ийм л одоо хуулийн төсөл өөрчлөлтийг сая одоо хийх боломж болцоо бүрдчихлээ. Хуулийн төсөл дөнгөж хэлцэх хэсэг нь дэмжигдээд явж байгаа. Энэ дээр хэлцээгээ та хэд ингээд явж ирснээр сая сүүлд ингээд ер нь шаардлагагүй штэ гэдэг зүйлийг яриад хуучин одоо гишүүн байсан хүмүүс нь эсвэл зарим нэг хөлчт нь гарч ирээд энэ бол парламентд байх эсвэл зүйлгээд яриад эхэлчихлээ. Танахыг ардын хам дахиад хуурч байгаа юм шиг. Үгүй бид нар энэ зарчмын шаардлага дээр хэврэл байна шүү дээ. Хэрвээ батлахгүй л яах. Бид нар тэгвэл тодорхой хугацаанд бид нар энийг шахаж шаардаж ажиллана. Тодорхой хугацаанд үр дүн гаргахгүй одоо хурам эхлэлт явах юм бол бид нар дахиад улс төрийн шахалтаа бас үзүүлж ажиллана. Улс төрийн шахалт гэснээс тэр дэд сайттай холбоотой засгийн газрын огцруулах асуудлыг та бүхэн ярьсан шүү дээ. 1 сарын ихээр санагдчих. 1 сарын ихээр. 12 сарын сүүл 1 сар тий 12 сарын сүүлээр. За тэгээд засгийн газар чинь хүлээн зөвшөөрөөд дэд сайтаа бид нар болио гэж хэлсэн учраас та засгийн газрыг огцруулах зүйлээ одоо бид нар ярихгүй одоо тэдний шийдлийг харж ийн гэж мэдээлэл хийчихсэн. Гэтэл өнөөдөр ингээд эхлээд 4 чиглэлийн үндсэн чиглэлийн 4 ям дэд сайттай байна гэж хэлсэн. Нэмээд 2 ям нэмээд 6 дэд сайт ажиллаад байна. Ингээд та бүхний шаардлага чинь хэрэгжиж байгаа юм. Засгийн газартай холбоотой тэр зөвхөн дэд сайд гэдэг үг бас явцсан юм аа. Бид нар бол илүү том зарчмын одоо энэ данхар гэж байгаа том төрийн тухайн асуудлыг л хөндөж ирсэн. Тэрийг ингээд дэд сайд гэдэг үгээр нь олон нийтэд илүү хүрээд байгаа. За данхраараа байгаад байгаа юм шүү. За тэгэд энэ шаардлагыг бид нэр тавиад явсан. Тэгээд чуулганы эхэнд үндсэндээ саяны тэр өөрийн чинь хэлдэг их хурлын дарга намын даргатай холбоотой асуудал гараад нөгөө засгийн газар маань өөрөө өөрчлөгдөөд тэр ардын намын дотоод асуудлын хүрээнд өөрөө өөрчлөгдөөд саяны тэр засгийн газрыг огцруулах асуудал шаардлага тавьж ирсэн асуудлууд үндсэндээ нэг юм автоматар гэхүүд ингээд биелэх нөхцөл бололцоо гараад эхэлчихсэн. Тэгээ сая тодорхой 16 дэд сайдаас тодорхой тооныхыг нь бас ингээд үлдээгээд ажиллах шийдлийг шин ерөнхий сайд гаргаад ажиллаж байна лээ. Тэгээд энэ дээр бол тэгтээ хүлээн зөвшөөрж байна гэсэн үг. Тэгтээ энэ дээр энэний цаана танилцуулга олон зүйлүүд дээр биднэрт бас ирсэн мэдээлэлээр бас энэ зөвхөн одоо ингээд дэд сайдын асуудал биш, бид нар ингээд бүтцийн өөрчлөлтийн хүрээнд бараг сул оронтой байсантайгаа нийлүүлээд бараг 9,000 ийм орон тооны асуудал дээр бид нар хэмнэлт хийх ажлыг зорилго тавиад ингээд ажиллаж байна. Энэ бол зөвхөн дэд сайдын хүрээний биш шиг одоо ингээд танаа тавьсан шаардлагаас үндэслэлтэй юм байна. Энэ хүрээнд бид нар ийм ажлууд хийгдээд явж байна гэдэг ингээд харин ч маш тийм том хэмжээний үр дүнд хүрцээ гэж ойлгож байгаа. За ойлголоо. Тэгээ 9,000 дотор одоо миний санаж байгаагаар тодорхой бараг 4,000 орон тоон ч гэлөө хоосон байсан орон тоогоо дахиад цаана бид нар тодорхой бараг 9,000-аад орон тоон дээр хэмнэлт хийх боломжтой энэ чиглэлд ажиллаж байгаа гэдэг үр дүнд хүрж байгаа гэдэг юм мэдээллүүдийг аваад явж байгаа. За баярлалаа. За нэвтрүүлгийн маань цаг ерөнхийдөө дууссан байна. Тэгээ урилга хүлээж аваад
нээлттэй бас энэ хуулийн төсөлтэй холбоотой зүйл. За дээрэс нь намынхаа шинжилэл, за энэ албан тушаалд шинээр томилж байгаа хүмүүстэй холбоотой асуудал гэдэг олон зүйлийн талаар ярьсанд баярлалаа. Тэгээд дараа нь дахиад тодорхой зүйлүүд ялангуяа миний хувьд эдийн засгийн холбоотой бодлогыг их сонсохыг хүсэж байна. Тэгээд цаг нь таны боломж олдвол энэ тухай дахиад эргээд ярина байх гэдэгт найдаж байна. За баярлалаа. Тэгээд миний хувьд аль болох тэгээд ярилцлага улсын хурлд бас хэдэн жил сууж байна. Аль болох нэг юм хүн ярихгүй байхыг хичээдэг. Тэр энэ тэгсэн гэсэн тэр хулгаач тэгээд ингээд ярихгүй байхыг аль болох хичээж одоо энийг баг тодорхой хэмжээний улс төрийн зорилго болгож одоо ажилд хандахыг л хичээдэг. Тэгэхээр нэг юм бодлогын яриа нэг талаасаа бас одоо илүү хэрэгтэй байх. Нөгөө талаасаа зарим нийгмийн зарим хэсэг бүлэгч нэг юм хувь хүн хулгай зэлгээ олон зүйлүүдэд бас илүү сонирхолтой байдаг юм шиг л. Би бас тийм ярианаас аль болох хувь хүний хувьд зайлсхийдэг. Тэгээд тэрийг саний яриад ч аль болох ярихгүй байхыг хичээсэн шүү гэдэг. Тэр хүн биш бодлого ярих нь зөв. Гэхдээ хэвлэл олон нийт бол болохгүй байгаа асуудлыг гаргаж ирж тавих хэрэгтэй. 2-3 хоногийн дотор тэгэл хундах тулгаал хоорондоо нийлээ суучдаг ус төрчдیں۔ Яг асуудлаа ярьж байгаа цаг дээр нь асуудлыг нь олон нийтэд гаргаж ирж явах хэрэгтэй гэдэг байр суурин дээр байгаа. Тантай 100% санал нэг байна. Тэгээ таны амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ. Энэ телевизэд хамт байсан та бүхэндээ баярлалаа. Лавгийн 50 нэвтрүүлэг энэ төрөд өндөрлж байна. За бид бүхэн студид Улсын хурлын гишүүн, Улсын хурл дахь ардчилсан намын бүлгийн дарга, ардчилсан намын дарга одоогийн зөвтгөрөлтөд ярилцлаа. Эх 7 хоногийнхоо лавгийн 5 нэвтрүүлгээр эргээд уулзцгаая. За манай лавгийн 5 нэвтрүүлэгтэй хамт хүнсний манлай үйлдвэр, хүнс групп, хүнс комплекс хамтарч ажилласныг дурдгад таатай байна. За мөн хурдан бас хэлбэр хагас татгал мөн хамтарч ажиллаа. Эх 7 хоногийн лавгийн 5 нэвтрүүлгээр эргээд уулзъя. Түр баяртай. Батулга. Автомник өвмөнд самонд Ийм үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй. Бүрэлдэхүүн сайдыг хинээгэн ч нэр өгшөхгүй. Төрдөө ордогдмааргүй. Төшөв рүү ордогдмааргүй болсоо байдаг шүү. Бид нар хамтдаа ядах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ядагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ. Оргилуун брэнд